Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сонсож байна уу? Өнгөрөөний Оо. ороод ирэх шиг бол. Явуулаач оруулаад ирсэн шүү. За тэглээ болчихоо. За. Би юмаа ширлнэ. Төмрөө наашраа. Миний ширлдэг юм аа. Наашраа. Энийг одоо хэлэх шиг. Дагуу яашгүй гэж. Том том. PowerPoint. Оо за. Энийг. За багш нартаа бүгдэнд нь багш нарын баярын мэнд хүргэе. Сая жаахан саатал гараад 4-5 минут хоцорчлоо. Бишээр. За багшаа аюугаа хичээлээ ширлээ. За. Харж байна уу? Харагдж байна уу? Харагдж байна, харагдчихээн. Баг зэргийн саатал гарсан дуучлаарай. Зүгээрээ багшаа. Манайхан хэдүүлээ болж байна. Огоёхан 30 шахаж байна. Хэд байна? 30 шахаж байна, 26 долоо. 16 хүн байна багш. За наад чи оролцож байгаа хүмүүс нь одоо ороод ирнэ. Сая нөгөө болохгүй болохоор бас сандарсгаас нь суугаа хаа. Сайн байна уу? Эргээд гарсан шүү дээ би дахиад эргээд од. За. Уулзч байна уу зүгээр үү? Байна уу? Зүгээр байна. Сайн сурч. За Бүгд багш нарын баярын мэнд хүргье. За. Саяар компьютероор орж болохгүй харин гар утсаараа орчих. Оо за. Эхэлцгээх үү? Баг зэрэг хүлээх үү? Байна уу? Бүгд баярын мэнд хүргье. Баярлалаа. Бүгдэнд нь баярын мэнд хүргэе. Ямар ч гэсэн ороод ирлээ. Би бас гайхаж бодсон. За баярлалаа багш нар. Аваасран багшаа эхэлгөө. За эхлэх багшаа. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Багш нарын баярын мэнд хүргэе. За өнөөдөр бидний сэдв холбох арга хэрэглүүр гэсэн сэдв байгаа. За энийг холбох арга хэрэглүүр гэдэг дээр бидний өмнө ярьсан, өмнө заасан зүйлүүдээс бас ганц нэг зүйл нь эргүүлээд бас нэг сэргээж ярих эсвэл арай өөр арга барилаар заах ийм шаардлага гарвал бас яаж болох вэ гэдэг тал дээр ганц нэг юм хэлье гэж бодож байна. За тэгээд холбох хэрэглүүлийн хувьд болохоор аялгаар, холбох нөхцлөөр, холбох үгээр гэсэн ийм 3 аргаар байж байгаа тийм ээ. За тэгээ юуг холбох гэж байгаа юм гэхээр өгүүлбэрийн гишүүдийг холбох, өгүүлбэрийг дотроос нь холбох, өгүүлбэрийг гаднаас нь холбох, тогтолборыг холбох гэсэн ийм байрлалын хувьд ингэж ойлгож болох юм. Тэгээд наран гэрэл дарга гэрэл сүрэн багшийн ярьснаар бол би бол дүрмжих ёсгүй аль болох л одоо ийм одоо хэрэглээ байна. Энийг одоо яаж заах ёстой юм, яавал арай зөвхөн ойлгуулах юм гэдэг талаас нь заах ёстой, зөвлөгөө өгөх ёстой гэж ойлгож байгаа. За тэрхийн тулд би бас аль болох хэлний нэр томьёо бага ашиглах тэр талаас нь хичээж байгаа. За би энэ дээр нөгөө жинхэнэ нэрийн тиалгалын нөхцлүүдийг оруулаад ирлээ. Өмнө нь болохоор жинхэнэ нэрийн тиалгал гэсэн дэрнийг хэрхэн заах талаар бас орчихсон байгаа тийм ээ. Гэтэл өнөөдөр яагаад оруулаад ирв гэхээр
нэгэнт бидний энэ холбох арга хэрэглүүр маань өвлөрийн түвшинд яригдж байгаа. Тэгээд өвлөрийн түвшинд яригдж байгаа учраас бас мэрэгжлийн бус хүмүүс маань магадгүй бас нэрийн диалгалын нөхцлүүдээр холбогдсоныгоо хэлээд байна уу? Эсвэл одоо өөр аргаар холбогдоод байгаа юм байгаа мó гэсэн тийм асуулт бас гарч магадгүй гэж бодоод жинхэнэ нэрийн диалгалын нөхцлүүдээ эргүүлээд нэг ингээд та нар одоо санаж байгаа диалгалын нөхцлүүдээ тийм ээ. За тэгээд диалгалын нөхцлүүд маань өгүүлбэрийн хамгийн бага нэгж болох холбоо үгийн төвшөнд яригдана. Холбоо үг, холбоос үг биш шүү, холбоо үгийн төвшөнд. За тэгээд энэ холбоо үгийн төвшөнд ярихаараа бид нар яах вэ гэхээр холбоо үгийг хамжуулах бол найруулах аргаар бүтээж байгаа. Тэгээд хамжуулах арга гэдэг нь үгийн үндсээр жишээлбэл модон сандал 10 ширээ гэх мэт тийм ээ. Энэ үндсээр нь ингээд хамжуулж чадвал найруулах арга дээр болохоор бид нар энэ хийн алгалын нөхцлүүдэд гарцаагүй ярина. Тэгээд найруулах аргаар бүтсэн энэ холбоо үгээ бид нар юу гэж бодох вэ? Нэрийн холбоо үг, үлийн холбоо үг гэж байгаа тийм ээ. Нэрийн холбоо үг гэдэг маань нэр үгийн өмнө ороод тэрийгэ тодтогч байгаа. Хоёр нэр үгийг хооронд нь холбож өгч байгаа. Жишээлбэл захаас аваад жишээ байж болно. Ахын сандал, ээжийн цүнх гэх мэт тийм ээ. Ээж, цүнх гэдэг хоёр өөр үг нийлээд хэний болохын заа ч гэсэн өөр нэг юмыг нэрлэж гарч байгаа. Тэгэхээр энэ болохоор нэрийн холбоо үг. Үглийн холбоо үг гэхээр яах вэ гэхээр үйл үгэндээ холбогдож өгнө. Тэгээд энэ дээр бол тийн алгалын нөхцлүүдээс харьяалахын тийн алгалаас бусад нөхцлүүдээр холбогдсон үлийн тийн алгалын үлийн холбоо үгэндээ орно тийм ээ. За тэгээ үлийн холбоо үг гэхээр яах вэ? Янз бүрийн жишээ байж болно шүү дээ. За модон даврах, модноос буух, модоор тоглох тийм ээ. Модтой наадах гэдэг юм одоо юу гэдгийг харьяалахын тийн алгалаар холбогдоогүй бол энэ маань үлийн холбоо үг гэж хэлж байгаа тийм ээ. За иймэрхүү жишээнүүд байж болно. Энэ дээр би бас боломжийг ашиглаад биднэрт цаг байгаа үед, бага байгаа үед жинхэнэ нэрийн тийн алгалын нөхцлүүдийг одоо холбох нөхцөл талаас нь холбоо өгүүлбэрийн одоо бүтцэд орж байгаа холбоо үгсийг бүтээж байгаа энэ тийн алгалуудыг одоо хэрхэн одоо заах вэ гэдэг дээр бас ганц нэг юм товчхон хэлье. За тийн алгалын нөхцлүүдийг яг нэг бүрчлээд нэрлэхийг, харьяалахыг, өхөрших гэдэг ингээд заахаар нэг 2 сар үргэлжлээд байгаамаа. 2 сар үргэлжлэхдээ энэ дотор нь бас өөр тийн алгалтайгаа яг тухайн тийн алгалтай хамтарч ордог тийм одоо үгнүүд буюу эсвэл яг өмнөх үйл үгээ тодорхой тийн алгалаар захирдаг тэр үйл үгнүүдийн жишээнүүд орж ирдэг л дээ. Жишээлбэл заахын тийн алгалыг дангаар нь заалагч нь заахын тийн алгал ямар утга үүрэгтэй, зөв бичгийн дөрвөн талаасаа яаж бичигддэг гэхээсээ гадна жишээлбэл хүлээх гэдэг үг байж байна. Энэ үг бол өмнөх тусгатгуунаа байнга заахын тийн алгалаар одоо хэлбэржүүлдэгэ, захирдгаа гэдэг талаас нь иймэрхүү дасгалуудыг хийж явсаар байтал энэ хичээл бол яг нэг бүрчлэн тийн алгалыг заахаар 2 сар болчих. За хэсэгчлээд заахаар арай цаг хэмнэдэг. За дараа нь хүснэгтлээд харьцуулаад бүр яг нэг дор. За тэгээ хэсэгчл заахаар яаж заах вэ? За энэ дээр би нөгөө 3 өгүүлбэрийн жишээ авсан байна л да. Тэр энтэй үндсээр модон хувангаас усав нэрлэхийн тийн алгалд болохоор мод сайн ургажээ гэдэг одоо өгүүлбэртгүүн болцсон байж юм тийм ээ. Заахын тийн алгалд бол мод хөрөөдөв. Энэ мод хөрөөдөв гэдэг маань заахын тийн алгалын тэг хэлбэрээр байж юм тийм ээ. Энэ дээр болохоор нөгөө багш нар маань энийг одоо холбох үг байна, үг холбоод байгаа мó ямар учиртай байна гэж бодож магадгүй гэдэг үүднээс зүгээр ийм 3 жишээ авчихсан байж байгаа. За хэсэгчлэн заахад болохоор нэг ийм байвал илүү зохимжтой юм шиг харагдаад байгаа юм. Өхөршхийн тийн алгал, гарах, чиглэлийн тийн алгалыг нэг өдөр заах, нэг удаа заах. За тэгээд жишээгээ сайхан тодорхой аваад би Монголд байна. Та надад ном өгөөрэй. Тийм ээ, нэг нь орон байраа заач гэсэн нөгөөх нь тухайн зүйл хаашаага чиглээд байгаа юм. Хэн рүү чиглээд байгаа юм. Яг эцсийн хүлээн авагч нь хэн юм бэ гэдэг нь өхөршхийн тийн алгал дээр байдаг байх нэ. За би Монголоос ирсэн. Нөгөө Монголд иржсэн нь яагаад Монголоос болчих вэ? Энэ хоёрыг харьцуулаад ингээд заахаар нэг нь яг одоо оршин байгаа орн
зааж байгаа. Нөгөөх нь тухайн орноос гарч байгаа. За та надаас ном аваар. Тэр ном хаанаас гараад байгаа? Надаас гараад байгаа тийм ээ. Ингээд өгүүлбэрийн хамгийн ойр хэрэглэгддэг үгийг аваад тэгээд харьцуулаад заахаар энэ гурван тийн ялгалыг нэг өдөр бас ингээд ойлгуулчих бас болох талтай юм шиг санагддаг. Тэгээ бид нар ч бас ингэж хийх тохиолдлууд гардаг. Ялангуяа 3 сарын виз авсан хүнд бид нар тийн ялгалын нөхцлүүдийг заах гээд бүтэн 2 сарыг авах ямар ч боломж байхгүй. Тийм учраас тийн ялгалыг яалтчгүй ингэж хэсэгчлэн заах ийм шаардлага гардаг. За дараа нь нэрлэхийн тийн ялгал, заахын тийн ялгал хоёрыг харьцуулаад заахаар арай зохимжтой юм шиг харагддаг. За энэ мод сайхан ургаж байна. Би 10 мод тарьсан. Та энэ 10 модыг хаана тарих вэ? Тийм ээ. Ихмэд иймэрхүү жишээгээ их зөв сонгож аваад тэгээд тайлбарлахад хялбар ийм жишээнүүд явал нэрлэх заах хоёрыг харьцуулбал зүгээр шиг. Нэг нь өгүүлбэртгүүн болноо гэж хэлээд нөгөөх нь тусгатгүүн болноо. Тусгатгүүн болохдоо тусгатгүүн тэг хэлбэрээр байж болно. Эсвэл тусгатгүүн заавал зайлшгүй илэрсэн байна гэдэг талаас нь ингээд жишээ аваад хэлж болох юм. Тэр 3 дугаар өгүүлбэр дээр та энэ 10 модыг хаана тарих вэ гэдэг шалтгаан нь энэ гээд тэр модоо тодорхой болгосон учраас заахын ялгал нь тодорхой харагдаж байгаа тийм ээ. Гэтэл 10 мод гэдэг нь зүгээр тэр модоо одоо тог хэмжээг зааж өгсөн болохоос биш аль нь мэдэхгүй тийм ээ, хэний мод нь мэддэхгүй ерөнхийлсэн утгатай учраас тэр заахын ялгалын тэг хэлбэр. Тэгээд энийгээ сайхан ялгаж хэлэхгүй бол тухайн оюутан маань мод тарьсан гэдгээ мод гэдгээ бас нэрлэхийн ялгал учраас өгүүлбэртгүүн гэж авах боломжтой учраас ийм тайлбарлаж болохгүй, харьцуулж болохгүй ийм жишээнүүдийг авч явах хэрэгтэй. За харьяалахын ялгалыг ер нь дангаар нь заасан илүү зохимжтой байдаг. Яагаад гэвэл зөв бичгийн дүрм дээр нь нөгөө 5 хувилбартай учраас нөхцөлийн хувилбар байгаа учраас илүү зөв бичгийн дүрм талаас илүү тайлбар ордог. Тийм учраас утгын хувьд бол гайгүй. Зүгээр зөв бичих дүрм талаас илүү тайлбар ордог учраас энэ дангаар нь аваад дараагийнхын шатанд хамтрах үйлдэх хоёрыг авсраж заавал илүү зохимжтой шиг байдаг. За энэ нөгөө өгүүлбэрийн доторх холбоо үгийг хэрхэн хооронд нь холбох тухай тийм ээ, хэрхэн тэгээд зөв утга илэрхийлэх талаас нь. Жишээлбэл бид ногоотой шил хийж иднэ. Би даашгатаа ширээ авчирнаа тийм ээ. Хүн байвал хамт гэсэн санаа. Ногоотой шил гэдэг нь ногоо байгаа бас өөр юм байгаа. Гэтэл бид ногоогоор шүл хийж иднэ гэхээр зөвхөн ногоо оролцсон өөр орох юмныхын тухай байхгүй. Би даашгаагаар ширээ явуулна тийм ээ. За үйлдэхийн ялгал дээр анган шатанд нэг юм анхаарах ёстой юм юу гэхээр үйлдэхийн ялгал дээр тусгатгүүн нь хүн байгаа тохиолдолд тийм ээ. Өгүүлбэртгүүн тусгатгүүн хоёулаа хүн байгаа тохиолдолд үйл үгэн дээр нь нөгөө үйлдүүлэх хэв гарч ирээд байдаг нэг тал бий. Тийм учраас бид нэр тийн ялгалын нөхцлүүдийг яг дангаарчлаад зааж байгаа тохиолдолд бол тэр үйлдвэрлэлийн тийн ялгал дээр байгаа тэр тусгатгүүнийг ер нь орхиод явдаг. Тэгээд энийг хожим хэвүүд гараад ирэхээр нь бусдаар үйлдвэрлэх хэв гэдэг дээр нь гаргахаар за та санаж байна уу, урд нь бид нар ингээд үлдээсэн байгаа энийгээ сэргээд саная гэдэг өмнө заасан үйлдэхийн ялгалтайгаа хавсарчиж үйлдвэрлэх хэвийг суралцагч нартай илүү ойлгуулдаг нэг ийм арга барилаар явдаг байгаа хэсэгчлээ заасан тохиолдолд. За би хэлсэн нэг үрчлээ заавал нэг 2 сар хэсэгчлээ заах юм бол тэгээд нэг саяын одоо ингээд хуваарласнаар 1 2 3 4 тийм ээ 4 удаагийн хичээл. За 3 сарын визтэй 3 сараар сурна гэсэн хүнд бол энэ бол бас боломжтой арга гэж үзэж байгаа. За тэгээд энд анхаарах зүйл юу байна вэ гэхээр тийн ялгалуудыг зааж байгаа тохиолдолд харьяалах хөхөрш гарахын тийн ялгалт энэ үндэст нь сэргэнэ гэдгийг нөгөө тийм ээ тогтворгүй ингээл бид нар ярьдаг шүү дээ. Тогтворгүй энэ дараа тэгэхээр энтэй үндэс нь сэргдэг гэдгээ багш нар мартаж болохгүй тийм ээ энэ 3 тийн ялгал дээр. За заахын тийн ялгалд байгаа нэр үг хизээ хэлбэртэй байх вэ гэдэг өмнө би хэллээ. 10 мод тарьсан гэх тийм ээ. За тэр өгүүлбэр дээр болохоор та нар энд байж байгаа. Би 10 мод тарьсан энэ тэг хэлбэр нь байж байна. За тэгээд мөн одоо хизээ зайлшгүй илүү байх хэрэгтэй юм, илэрх хэрэгтэй юм бэ гэдгийг хэлнэ тийм ээ.
За мөн анхаарах ёстой зүйл бол тэн ялгалын нөхцлүүдийг зааж байгаа тохиолдолд чиглэлийн тэн ялгалын нөхцлийг тусад нь бичдэг. Тийм учраас бид нар нөгөө хүснэгтээр өгч явахдаа тэр рүүгийн өмнө нөгөө зураасаа тавихгүй байх хэрэгтэй. Тэгээ багш анханаас нь бас суралцагчгаа хэдэн настай гэдгийг одоо наснаас нь хамаарахгүйгээр ингээд хамтд нь бичдэг бол урдан зураастай, хамт бичдэггүй бол урдаа зураасгүй байна гэдгээ мэдээж хэрэг хэлж яваад чиглэлийн ялгал дээр бол энийг одоо битгий тавиарай гэдэг хэлэх байна. За нэг анхаарах зүйл бол тэн ялгалын нөхцлүүдийн хувьд ийм байна. Өмнө нь би энийг бол та нарт ерөөсөө хэлээгүй, тэн ялгалыг заах, чингэнэрийн тэн ялгал заах гэдэг сэдв дээр. За тэгээд за одоо хүснэгтэн дээр яг ингээд тэн ялгалаа хүснэгтэлчгээд одоо жишээлбэл 1 сар сурах гэж байгаа хүн байвал бас нөгөө хэсэгчлээд өгөх маань бас хугацааны хувьд шамлалттай. Тийм учраас ингээд бүр яг бүтнээр нь ингээд өгөх тохиолдол бас ганц нэг гардаг. Ийм тохиолдолд бол одоо тэн ялгалынхаа хүснэгтийг яг ингэж өгөөд за ном гэдгийг мэдэхгүй хүн байхгүй. Тэгэхээр энэ дээр ном гэдэг жишээ авлаа. Тэгээд яг ийм байдлаар ингээд та нар магадгүй ном гэдэг үг биш. Одоо хүүхдийн нэг тоглоомын нэр байж болно. Эсвэл юу байдгийг та нарын суралцагчийнхаа нас сэтгэхүйн онцлогтод тааруулаад үгээ сонгоод тэгээд одоо өгүүлбэрийнхаа жишээнүүдээр нь ингээ хөөгөөд яагаад энэ ном гэдэг үг ингээд хувираад байгаа юм бэ? Хувирснараа яаж гэж байгаа юм бэ гэдгийг та нар ингэж нэг сайн анхааруулж хэлээд нөхцлүүдийн хувьд юм байна. Богино хугацаанд суралцж байгаа хүнд бол төв бичгийн дүрмүүдийн яг нэг хүчлээ тайлбарлах барагтай арга байхгүй. Их шиг зохицох ёсны дагуу ерөнхийдөө заагаад тэгээд үлдээх шаардлага гардаг байна. За тэгээд саяын нөгөө яг ингээд хүснэгтээр харьцуулаад нэг дор зааж байгаа тохиолдолд одоо нэр үгээ нэг авна, биеийн төлөөний үгээ заавал авах хэрэгтэй. Гэхдээ биеийн төлөөний үг дээр хамгийн гол юм юу гэдэг юм гэхээр нэгдүгээр биеийн одоо ганц тоо олон тоо аль алийг авна, ганц олон тоо хоёрдугаар бие дээрээ ч ялгаагүй. Гэхдээ хэрэглээний хувьд нь болохоор бид нар одоо энийг 100% гээд үзэх юм бол ихэнх дасгал, ихэнх яриа маань одоо өгүүлэгч сонсогчийн хооронд болдог учраас 1-2 дугаар биеийн төлөөний үг нь илүү их өргөн хэрэглэгддэг. 3 дугаар биеийн төлөөний үг юу тэр ганц тоо олон тоон дээр бол хэрэглээ нь арай бага байгаад ажиглагддаг. Тэгэхээр энэ нь бол та нарын буруу биш. Энэ бол бидний нөгөө сургалтынхаа хугацаанд баригдаж байгаа л нэг хэрэг юм байна. За тэгээд ингээд хүснэгтлээд өгчих юм бол давтлага яаж хийх юм бэ гэдэг асуудал гарна. Ягаад гэвэл одоо хар яшгийн тэн ялгалын дасгал, өхөршгийн тэн ялгалын дасгал гэдэг ингээд дангаар нь хийгээд их ямар ч боломжгүй богино хугацаатай хүн ирчээд байгаа. Гэтэл тэн ялгалын тухай огт сураг өгөхгүйгээр явуулах гэхээр бас харамсалтай санагддаг. Зааж байгаа багшийн хувьд. Тэгэхээр энэний давтлагыг болохоор нэг арай хялбарчлах гээд бас л аанаа ингээд нэг хүснэгтлсэн маягаар ингэж юу вэ? Өмбөө өгөөд ийм дутуу өгчгөөд за одоо энийг ингэж хийж байгаагийн шалтгаан жаахан хялбар болох гэдэг шүү дээ. За би танд нэг юм хэлье. Эсвэл би та надаас асуулт асуув. Бид та нарыг хүлээж байж гэдэг юм уу тийм ээ? Энэ тэндээс нь одоо ингэж үзүүлж байгаад за энэ би гэдгийг өгүүлэгдэхүүн болгоод нэг өгүүлбэр хэлээд хүү та. Эсвэл тааг өгүүлэгдэхүүн болгоод эсвэл та бидэнд гэдгийг тусгатхуун болгож байгаад нэг өгүүлбэр хийх үү гэдэг юм уу? Тэгээд нөгөө өгүүлбэрээ самбар дээр бичихтэй одоо хоосон орон зай үлдээгээ цэглэж үлдээгээ тийм ээ хэдэн гишүүнтэй өгүүлбэр шаардж байгаа нь тэрнийхээ дагуу одоо нөхөх маягаар ийм өгүүлбэрүүдийг ингэж ашиглаж болно. Энэ болохоор маш богино хугацаанд суралцж байгаа оюутанд 100% хүрч үйлчлэхгүй ч гэсэн нэг 60-70% үлддэг ийм дасгал ажлууд байгаа. Энийгээ та нар янз бүрээр хийж болно шүү дээ. Биеийн төлөө ингэж эсвэл өгүүлбэртгүүнүүдээ зөвхөн авчиад дараа нь нөгөө нэр үг аваад тэр нэр үгээ одоо нэг 3 тэн ялгалаар номонд, номноос, ном руу гэдэг ч юм уу тийм ээ. Хэлмэт ингээд тухайн суралцагчийнхаа суралцах хугацаа, суралцагчийнхаа нас, хэлнийх нь одоо монгол хэлний мэдлэгийн төвшөнд нь тааруулаад энэ хүснэгтийг аль болох хэлбэрчлээд ингэж бас нэг харьцуулаад
хэрэгжилж болох талтай гэж бодож байна. За тэгээ би анхааруулах юмнуудыг хэлчихлээ. За энэ бол миний өмнөх хичээл дээрээ баттгаад за энэ нөгөө холбох гэдэг үгнээсээ гаргаад энэ зөвхөн өгүүлбэрийн одоо хамгийн бага нэгж буюу холбоо үгийн төвшөнд яригдж байгаа шүү. За өнөөдрийн бидний холбох үгийн тухайд бол арай өөр яригдана тийм ээ. За холбох үгийн тухайд болохоор яаж гарах вүлээ гэхээр эхний ээлжинд бид нэр холбох нөхцлүүдээ хэлэх хэрэгтэй. За ингээд үүлийн нөхцлүүдийг бид нэр үндэс үүсэх буюу өгүүлбэр зүйн харьцаа заахгүй нөхцлүүд гэж үзээд дараачихын үндэс үйл үүсэх буюу өгүүлбэр зүйн харьцаа заах нөхцөл. За тэгээд өгүүлбэр зүйн харьцаа заах нөхцлүүдээ холбох нөхцөл, төгсгөх нөхцөл. Төгсгөх нөхцөл бол та нарт бол ёстой амархан. Өмнө өнгөрсөн цаг дээр ярьж гэнэ, одоо цаг дээр ярьж гэнэ, ирээдүйн цаг дээр ярьж гэнэ үү тийм ээ. За 1-р биеэр төгсөж байгаа юм уу, 2-р биеэр төгсөж байгаа юм уу, 3-р биеэр төгсөж байгаа юм уу гэж захирах бүс өгүүлбэрийн тухайд ингээд яваад ирнэ. За энэ бол та нарт бол би хоол идсэн, би хоол идэж гин, би хоол идэнэ гэдэг чинь нөгөө цагаар төгсөх юм тийм ээ. За тэгэхээр тэр өгүүлбэр зүйн харьцаа заах нөхцлүүд дотроос холбох нөхцөлийн тухай л өнөөдөр бүгдээрээ ярилцсанаа. За холбох нөхцөлийг дотор нь тодтгон холбох нөхцөл, нөхцөлдүүлэн холбох нөхцөл гэж хоёр байж байгаа тийм ээ. Тодтгон холбох нөхцөл бол үйлийг одоо нэр үгтэй жинхэнэ нэртэй нь холбож өгдөг тийм ээ. За тэгээд энэ дээр нөгөө өмнө доор тавьсан бидний тэр өнгөрсөн цаг, одоо цаг, ирээдүйн цаг гэдэг цагууд маань дээш очоод энэ өнгөрсөн цагаар тодтогдох, одоо цагаар тодтогдох, ирээдүйн цагаар тодтогдох. За мөн зэрэгцүүлэн холбох, богсруулан холбох гэдэг ингээд нөхцөлдүүлэн холбох нөхцлүүд болоод ингээд задарч байгаа. За энэ бол Өнөр Баян багшийн номон дээр байгаа энэ хуудас нь байж нь орчин цагийн монгол хэлний өгзөө гэдэг номон дээр 182 дугаар хуудсан дээр энэ хүснэгт нь байж байгаа шүү. За тэгээд өнөөдөр бид нар юу ярих нь вэ гэхээр энэ холбох нөхцөлийн тухайд тийм ээ. За мөн холбох арга хэрэглүүр гэж байгаа учраас холбох хэрэглүүр гэсний учир юу вэ? Холбох хэрэглүүр гэдэг дотор бид нар холбох нөхцөлийг ойлгоно, мөн холбоос үгээ ойлгоно. За миний нөгөө тийм ялгалын нөхцлүүдийг энд оруулсны учир нь нөгөө үг холбож байгаа гэдэг талаас нь би та нарт эргэж энийг бол бид нар холбоо үгийн төвшөнд ярина. Холбох нөхцөл, холбоос үгийн тухайд бол ярихгүй. Тэгээд энийг далимдуулаад би бас зөвхөн нөхцөл гэдэгт нь хамааруулаад та нарт тэр анхаарах зарим зүйлүүдийг нэмж өгч байгаа юм аа. За нэг юм байна. За тэгээд одоо тааш нь явъя да. Үүлийн холбох нөхцөлийгээ болохоор үйл үгийг нэр үгтэй холбох, үйл үгийг үйл үгтэй холбох. Үндсэн үүрэг нь юу юм бэ? Үйл үгийг бусад үгтэй холбох үндсэн үүрэгтэй. За тэгэхээр холбох гэдэг чинь ямар нэгэн бусдаа салан юмнуудыг нийлүүлэх тийм ээ, хамжуулах гэдэг талаас л байгаа учраас энэ дээр бол холбох нөхцөл, холбоос үг гэж яриад байгаа. Би зүгээр нэг Бэлзүүн дасгал номон дээр холбоос үг гэхээр бас нэг арай өөр юм гадныхан хайгаад байж магадгүй, бас мэргэжлийн бус хүмүүс ашигладаг учраас бас тэрэнд нь дөхөн болгох үүднээс холбох нөхцөл, холбох үг гэдэг хоёр нэр томьёог ашигласан. Яагаад гэвэл мэргэжлийн бус багш нар ашиглахад нь энэ нөхцөл нь байсан, энэ үг нь юм биш тэгээд ингээд ойлгоход нь арай хялбар юм болов гэсэн үүднээс тэгээд оруулчихсан байдаг. За холбох үгсээс анхан шатанд ер нь ямар холбох үгнүүд байвал зохимжтой юм бэ гэдэг нэг асуудал байдаг. Бүгдэн зүүн дайраад байж болох уу, болохгүй юу гэдэг тийм ээ. Нэг ийм асуудал. Тэгээд би ерөнхийд нь яах гэж байна гэхээр анхан болно. За дунд төвшөнд, тэрнээс дээш төвшөнд бол би өнөөдөр ярих боломжгүй. Яагаад гэвэл монгол хэлний холбох үг холбох нөхцөл бол холбох нөхцөлийн тухайд бол нэг 13 нөхцөл орчоод байгаа тийм ээ. Та нар мэдж байгаа зөв зэрэгцүүлэн холбох гэж дээд хамгийн энэ байж байгаа. За дараа нь нөгөө болзон холбох энтер гээд нэмээд тэгээд нийтдээ нэг 13 нөхцөлийг эрдэмтэд ер нь судлаад ном сурах хүчгүүдэд бичсэн байдаг. Гэтэл тэр 13 холбох нөхцлүүдээс бид нэр анхан шатанд, дунд шатанд
Юу н бүгдийг өгчих чадж байгаа мó үгүй юу? Ялангуяа суур их сайн тавих анхан шат буюу дунд түвшний одоо эхний шатанд өөрөөр хэлбэл би нэг төвшөнд л ярьж байна л да би тэр төвшөнд аль үгнүүдийг ашиглаад чадчихвал одоо боллоо гэж үзэх юм бэ гэдэг талаас нь ярих гэдэг. За тийм ялгалын нөхцлүүд орж ирэхээс өмнө одоо миний зүгээр ажлын практикаар олон жил заасан хувьд бол суралцагч нарын биднээс шаарддаг юм юу вэ гэхээр харин гэвч гэдэг энэ холбох үг байна. За дараа нь тэгээд дараа нь гэдгийг ингээл нөгөө ганц нэг үгнүүд сураад хурангуй өгүүлбэрээр ингээл ярьдаг болоод эхлэхээр л хооронд нь холбох гээл өөрөө ирэхгүй л биднээс шаарддаг. Бүр ингээл би өчтөр би дэлгүүр явсан гэж хэлээд бат гэл ингээд тэгнэ. Эсвэл энд гэл ингээд бүр ингээд яг тэр өөрийнхөө хэлэн дээр байдаг тэр холбоосыг ашиглаад ингээд цогцолзуулаад биднэлөө одоо гацаагүй хэлж явахыг шаарддаг. Тэгэхээр бидний хамгийн түрүүнд одоо гадаадынханд юм уу хэл сурч байгаа их хэлээ сурч байгаа тэр хүүхдүүдэд зааж өгөх ёстой холбох үг болохоор анхан шатанд бол харин гэвч бас 3 зэрэгцгээс нь тийм ээ. Дараа нь тэгээд дараа нь маргааш нь гэдэг энэ үгнүүдийг зайлшгүй зааж өгөх шаардлага байд юм аа л гэж бодож байгаа. За тэгээд өмнөх хичээл дээр та нар санаж байгаа бол бид нөгөө утгын ялгамж гэж хэлсэн тийм ээ. За англи хэлэнд энэ бусад хэлэнд нь би мэдэхгүй байна. Харин гэвч хоёрыг бат гэж орчуулчихж байгаа. Гэтэл монгол хэлэн дээр байгаа энэ харин гэвч гэдэг хоёр үг маань хоёулаа яг адилхан утгатай юм уу үгүй юу? Тийм ээ. Энэ тухай бас бид нэр утгын ялгамжийг нь багш нар бас гаргах хэрэгтэй. Би та нарт бас бусад эрдэмтдийн хэлсэн үгнээс одоо дурдж хэлжсэн хэлэнд альва нэг нь нэгж бол байдаг нэгжүүд бол хизээч 100% бие биенийг оролдгоо гинэ. Ингэж үздэм байлаа шүү гэдгийг. Яагаад би энийг та нарт хэлсэн гэхээр яг л ийм учраас. Одоо жишээлбэл оюутан чинь аав ажилдаа явсан гэвч ээж дэлгүүр явсан гэж ярьж байгаа нь зөв байх уу буруу байх уу? Аав ажилдаа явсан харин ээж дэлгүүр явсан гэдэг хоёрын аль нь арай одоо зөв санагдаж байна та нарт тийм ээ? Аав ажилдаа явсан гэвч ээж дэлгүүр явсан энэ дөрвөн өгүүлбэр дээр л бодоод үзье. Гэтэл дараагийн хоёр өгүүлбэрүүд аав ажилдаа явсан гэвч өнөөдөр ажил нь эрт таржээ. Эрт ирсэн тийм ээ? Ээж дэлгүүр явсан гэвч тэр юу ч авалгүй ирсэн. Энэ яаж сонсогдож байна та нар? Тэгэхээр бид нар тэр бат гэдэг үгийг нь одоо эсвэл өөр одоо герман хэлэн дээр энэ ойролцоо утгатай байвал утгын ялгамжийг багш өөрөө сайхан гаргаж бодороо. Тухайн үед асуухад бид нэр сандрах тохиолдол байна. Энд санаанд орсноо хэлэх тохиолдол байна штэ. Яг асуулт асуучгаад хариултыг хүлээгээ сууж байгаа суралцагч бидний өмнө сууж байгаа. Тэгэхээр ингээд хэлчихлээхэд дараагийн удаад алдаатай адилхан гэж хэлчихсэн бол дараагийн удаад нь сайхан зөв жишээ авч яагаад би танаа хэлэн дээр энэ чинь ийм байх юм, манай хэлэн дээр ийм хоёр ойролцоо утгатай үг байгаа. За утгын ялгамж нь энэ дээрээ байгаамаа гэдгийг сайхан. За би энэ доор бас нэг хүснэгтэлсэн байгаа тэрэн дээр яг энэ хоёр үгийн ялгааг бичсэн байна. За хамгийн ихэнд одоо холбох үгнээс анхан шатанд за нэг 3 дахь 7 хоногоос юм уу зайлшгүй бидний зааж өгөх ёстой холбох үгсээс энэ 4 энэ 5 орж ирж байгаа. За энэ байж нөгөө зэрэгцүүлэн холбох нөхцөлтэй нь хамтдахад өгсөн байгаа. За анхан шатанд бол би сая хэлсэн харин гэвч тэгээд дараа нь одоо зарим гайгүй шиг тийм нэг ёолгон гэж хэлдэг юм уу, сониуч гэж хэлдэг юм уу, хийсвэрлэх сэтгэхүй сайтай гэх юм уу, бараг хэрвээ одоо үндэстнээр нь ярих юм бол германчууд, швейцарууд, еврей үндэстэн тийм суралцагч нарт бол энэ маргааш нь энэ төр гэдгийг хэлээд өгөхөд юу юм байхгүй. Дараа нь та нартай уулзахад тэр хүн бол хэрэглээр зогсож байгаа.
Тэгээ баг заасан багш нь хүртэл энэ одоо хаана сурчваа гэмээр сурдаг ийм хүмүүс бас биш шүү. Тэгэхээр бас заахаасаа битгий харамлах шаардлагагүй. Үнэхээр суралцагч нь тийм идэвхтэй одоо нөгөө нэг юм нээлттэй суралцагч байх юм бол бас зарим үгнүүдийг харамлаад байх шаардлагагүй. Гэтэл зааж байгаа ажлаа одоо хийж байгаа ажлаа эмх зэгцтэй тестралта бас нэг юм хүрээнд барья гэвэл бас тэгж хамаагүй хүснээр нь бас өгөөд иж болохгүй. Тэгээ энэ хоёрынхаа тунг бас та нарыг тааруулаарай гэж хэлэх байна. За тэгээд анган шатанд бол одоо энэ холбох үгнүүдийг өгчгээд байгаа мөртлөө зэрэгцүүлэн холбох нөхцлүүд нь болохоор дунд шатны одоо B1 түвшинд дунд шатны доод түвшинд л заагдаад байх шиг надад санагддаг. За бид нар зааж байгаа хэдий ч бидний суралцагч бидний заасан ойлгуулсныг хэрэглээ болгож байгаа буюу одоо мэдлэг чадвар болгож байгаа түвшин нь хугацаа нь бидний зааснаас нэлээд хожуу гарч ирж явах шиг санагддаг. Өөрөөр хэлбэл дундын одоо дээд шатанд нь юм уу A1, A2, B1, B2, C1, C2 гэдэг одоо олон улсад хэлний төвшинг одоо эренбилж байгаа тэр дистраны талаас нь ярих юм бол C1 рүү орчих гэдэг. B1, B2 руу орчих гэдэг. Тэгвэл бид нар яаж тэр суралцагчийнхаа одоо сурсан мэдсэн тэр зэрэгцүүлэн холбох нөхцлүүдийг нь яаж B1 төвшөндөө хэрэглээ болгох юм бэ гэдэг тал дээр л багшийн толгой бол үнэхээр ажилдаг. Би яг докторийнхаа анхны сэдвийг авахдаа миний санааг зовоож ирсэн хамгийн чухал асуудал бол би нэг 3 жилийг бараг тэрэнд зарцсан байхаа. Дунд түвшнээс яаж гүнзгий түвшин рүү оруулах вэ гэдэг судалгааг л маш их хийсэн. Яаж энэ суралцагчныг дундаас дээд авсан түвшин рүү оруулах вэ? Тэрийг одоо судалгаа хийж байгаа явцад бол миний одоо олж мэдсэн юм юу байсан гэхээр холбох үгийг, холбох нөхцлүүдийг хэрэглээнд оруулах. Яг бодит хэрэглээ болох байсан. Тэгээд яг тэр явцын ингээл заагаал нөгөөхөө ингээл энэ хүн дээр хэрэглээ болж гэнэ үгүй юу гэдгийг хянах явцад миний ойлгосноор миний олж тогтоож байгаагаар болохоор энэ дунд тавшин B1 төвшөнд заасаар байтал B2 төвшөнд зарим хүмүүст нь магадгүй баг C1 төвшөнд очиж энэ одоо хэрэглээ. Харин яг аман харилцаанд бол ихэнх тохиолдолд бид нар чинь энгийн өгүүлбэрээр л ярьдсан байлээ шүү дээ. Хүн гэдэг чинь юу юм. Тэгээд энгийн өгүүлбэрээр ярьчаад холбох үгсийг илүү ашигладаг. Бичгийн хэлэнд болоод бичгийн харилцаанд болоод ирэхээр бид нар энэ зэрэгцүүлэн холбох нөхцлүүд буюу энэ холбох нөхцлүүдээ илүү ашиглаж байна гэсэн ийм ажиглалт дүгнэлтүүдийг одоо би хийгээд байгаа. Тэгээд за энд хардаа нөгөө холбох нөхцөл зэрэгцүүлэн холбох нөхцөл дотроос хамгийн энэ бол ер нь тэгээд маш бага хэрэглээтэй. Маш бага хэрэглэгдэнэ. За би тэгээд энэ доор бас нэг яг одоо бүтэн жил манад сурчаад бүтэн жил гэдэг нь манай суралцагч нарыг нэг 10 сарын хичээл хийсэн л гэж ойлгож байна. 2 сард нь янз бүрийн нэг амралт хараад 10 сар суралцсан хүн гэж бодъё. Суралцагчийн маань хэл эзэмших чадвар бол ерөнхийдөө дундын дээд түвшний тийм мундаг сайн суралцагч гэж үзье. Герман, англи хэлтэй эх хэлнээсээ гадна шүү. Ийм хоёр хэлтэй. Тэгээ монгол хэл өөрөөр хэлбэл 3 дахь гадаад хэл нь болж байгаа. Хүн дээр одоо миний одоо хийсэн зүйлийг би та нарт бас харуулна. За ингээд энэ одоо энэ саяын нөгөө хэлжсэн харин гэдэг гэвч гэдэг хоёр үгийн ялгаа нь юу байгаа юм бэ? За энэ хоёр үг хоёулаа бол утгын эргэлтээр нь эсрэгцүүлэн жишг шинж байна. Одоо тийм бат. Тэгчгээд харин гэдэг нь одоо сөргүүлж байгаа. Гэтэл нөгөө гэвч гэдэг нь болохоор хүлээлтэд одоо үл нийцсэн байдлыг л өөрөөр хэлбэл нөгөө боловч эвч гэдгийн тэр нөгөө дутагдах шинж энд дандаа гарч ирж. Би түүнд хэлсэн гэвч тэр намайг тоогоогүй шүү дээ. Тэгтэл тийм ээ. Миний хүлээлт юу байсан? Миний хэлсний дагуу хийх. Миний хэлснийг одоо
тэр сонсоод гүйцэтгэх байсан. Гэвч хийгээгүй гэдэг чинь миний хүснээр болсонгүй л гэсэн санаа шүү дээ. Тэгэхээр ярилцагчийн тэр өгүүлэгчийн хүлээлтэд үл нийцсэн шинжин тэр гэвч гэдэг. Ээж дэлгүүр явсан гэвч юу ч авч ирсэнгүй гэж байгаа тийм ээ. Ээж дэлгүүр явсан гэвч тэр юу ч авалгүй ирсэн. Миний санаа болохоор ээж дэлгүүр явсан юм чинь юм аваад л ирнэ гэж бодчих. Тэгсэн чинь хоосон бүрээд ирсэн байхгүй. Тийм учраас энийг гэвч тэр аав ажилдаа явсан гэвч ээж дэлгүүр явсан гэдэг тэр ямар ч тийм дутагдах шинж байхгүй. Би зүгээр хоёр өөр хүний тухай ярьж байгаа. Аав ажилдаа явсан ээж дэлгүүр явсан. Энэ дээр бол харин зүгээр сөргүүлээд л тавьчихсан. Энэ хоёр хүнийг л сөргүүлчихсэн. Тэгээд нэг нь нотлол нөгөө нь үгүйсгэл хэлбэртэй. Аавын ажилд ээж яваагүй л ахгүй. Тийм учраас энэ бол зүгээр л сөргүүлээ тавьсан гэсэн утгатай. Тэгэхээр зүгээр л хоёр юмыг сөргүүлж байвал харнаар нь холбоод хүлээлтт нь үл нийцсэн тэнд нь таараагүй тохироогүй тохиолдолд гэвч гэдгээр нь холбол арай дээр санагдаж байгаа. За энэ тэгээд гэдэг холбох үг маань тэр урдчлагын дээр явна шүү дээ тийм ээ. Энэ хоёрыг бол энэ тэгээд гэдгийг энэ зэрэгцүүлэхийн жээж дээр аваач тавьж болохгүй. Урдчлагын дээр дараа нь гэдэг тэгээд гэдэг хоёрыг бол энэ хоёр бол зогсож явах юм. Тэгэхээр энэ хилцүүн холбох нөхцлүүдэд үзэхээс өмнө өөрөөр хэлбэл бид нар холбох үг заачихж болох юм байна шүү дээ. Холбох үгээр тэр оюут нь би өчигдөр өглөө 7 цагт боссон, тэгээд усанд орсон, тэгээд өглөөний цагаа уусан, тэгээд гэрийн даалгавраа хийсэн гэд ярьж ивэл энэ бол зөв. Яагаад гэвэл бид нар холбох нөхцлөө бол заагаад байж байгаа. За жишээлбэл би Сөүлд 5 сарын 9-нд очсон дараагийн өдөр гэд ярьж магадгүй шүү дээ. Тэгвэл маргааш нь гэж холбочих болно. Маргааш нь тусан руу ниссэн гэдэг өгүүлбэр байж болно тийм ээ. Тэгэхээр энэ холбох хэрэг үгсийг ашигласнаар өгүүлбэрийнх нь утга тийм өөрчлөлтүүд орохгүй учраас энэ холбох үгнүүдийг бол ер нь анган шатнд өгчөхэд бол ерөөсөө юм байдаггүй л юм байгаа. За нэг юм байна. За тэгээд энэ дээрээс нь би нэг хоёр юмыг бас энэ дараагийн хүснэгтэн дээр нэмж өгсөн. Хоёр үг. За энэ дээр юу нэмж өгөө гэхээр та нар энийг өгөхгүй байж болно. Бас надаас илүү өгч бас болно шүү дээ. Зүгээр би бол та нарыг 100% ингэж заагаараа гэхгүй зүгээр эхлээд л одоо анган шатанд дунд шатанд нэг энэ хэдэн үгийг мэдчих юм бол тухайн харилцагч маань бусдад харилцахад бас хялбар болно гэдэг талаас нь. За дээрэс нь нэмсэн хоёр үг нь эсвэл бас буюу. Маргааш эсвэл нөгөөдөр хичээлээ хийе гэд ярих гэхээр нэг юм дутаад байдаг тийм ээ. Тэгээд энэ дутж байгаа энэ эсвэл холбох үг нь дутж байгаа юу яадгүй. Маргааш болно, нөгөөдөр болно гэд ингээд сууж яадаг. Тийм ээ. Тэгвэл одоо энэ өгүүлбэрийн самбарт бичиж байгаа л энэ хоёр өгүүлбэр чинь ингээл хийчих болно. Эн чинь танаа энтэй таарна. Тийм ээ. Ингээд хоёр юмны нэгийг болцсон сонгосон утга илэрхийлдэг гэдэг юм заагаад өгчөд бас л нөгөө холбох нөхцлүүдийг заахаас өмнө тухайн суралцагч бол сурах боломжтой. Яриандаа бичгтээ хэрэгжилж явах боломжтой. За буюу гэдэг холбох үгийг би одоо дунд шатанд л ерөнхийд нь тавьж байгаа. Нэг их тэгээд эрт өгцөхийг шаардахгүй байгаа. Бод өөрөө ч бас хүсдэггүй зүгээр шаардлага гаруул өгчвээ дараа нь сайн давтлага хийдэг. Хоёр үг эсвэл хоёр өгүүлбэрийн хооронд нь сонгон холбох, ялган салгах, онцлсон, чухалчилсан тийм хийсвэрт илэрхийлж байна. Тийм ээ. За энэ дээр бол одоо хамгийн сайхан жишээ бол нөгөө мөнгөний валютууд дээр жишээ авч ярьж болох их тааламжтай. $1 буюу одоо 3380 төгрөг. Тэгэхээр хэн ч гэсэн ойлгох шүү дээ. Энэ хоёр нь тэнцүү юм байна. Энэ тэнцүү юм байна гэдгийг хэлэхгүй болохоор эсвэл холбох гэдэг. Жишээлбэл бид ярьж болохгүй $1 эсвэл 3380 төгрөг. Тэгэхээр тэнцүү гэдэг утгыг нь заахтаа буюугаар холбоно. Аль нэгийг ингээд сонгож байгаа болзон сонгож байгаа тохиолдолд бол эсвэл холбоно.
тийм ээ. Энэ дээр тэрийгээ л анхаарах хэрэгтэй. Юу гэж хэлдэг? 8:30 мэдээ буюу 8 цагийн мэдээ буюу цагийн хурд үзээрэй. Тийм бол энэ хоёр бол адилхан юм, тийм ээ. MNB-гийн 8 цагийн мэдээ буюу цагийн хурдыг үзээрэй гэх юм бол энийг буюугаар саяын өгүүлбэрийг бол эсвэл холбох боломж байхгүй, тийм ээ. За энэ дээр анхаараа. За нэг ийм юм байх юм. За тэгээд одоо миний хэлсэн юм бид нар хэдийгээр одоо дунд шат руу за миний суралцагч ямар ч байсан энгийн өгүүлбэр дээр бол одоо баталгаатай болчлоо. Нөгөө одоо цагаар төгсгөх гэж энд ярьсан, тийм ээ. Одоо төгсөх нөхцөл дээр цагаар төгсөх. За өнгөрсөн цаг дээр асуудалгүй. Одоо цаг дээр асуудал байхгүй. Ирээдүйн цаг дээр асуудал. Захирах хүсгийн 1-р үе дээр би явъя гэж хэлчихэж байгаа. 2-р үе дээр та яваараа гэж хэлчихэж байгаа. 3-р үе дээр одоо тэр яваг гэд ингээд зөвшин хүсэд хэлчихэж байгаа, тийм ээ. За одоо хэрвээ ийм байгаа оюутан болоод ирчлээ. Одоо бид нар заасаар байдаг, тийм үү? За ингээд энгийн нийлмэл өгүүлбэр. Одоо ингэсэн тохиолдолд бид нар яах юм бэ гэхээр энгийн өгүүлбэрийг сая одоо ямар ч байдлаар зохионо гэж хэлчихлээ шүү дээ, тийм ээ. Цагаараа төгсгөөд, биеэрээ төгсгөөд. За тэгээд саяын бид заасаар байтал яагаад нөгөөх нь хэрэглээ болж чадахгүй байна вэ гэвэл бидний авч байгаа жишээ илүү амьдралаас нь тасархай байна уу гэж бодоод байгаа. Би нэг хийж байгаа дүгнэлт. Тийм учраас бид нар яг өдөр тутам хийдэг зам үйлтэй нь өдөр тутам хийдэг үйлдэлтэй нь холбол зүгээр юм шиг байгаа. Тэгээд би энд нэг ийм жишээ одоо өөрийнхөө ашигладаг нэг дасгалын аргыг та нарт харуулж байна. За би энэ хоёр хуудсан дээр ингээ 22 одоо үйл хөдлөлийг жагсаагаад өгсөн байгаа. Ингэж жагсаагаад өгч байгаа нь энэ дараалал гэсэн үг биш. Зүгээр би 22-ыг өгж байгаа нэ гэдгээр та нарт хэлж байгаа. За тэгээд энэ дээр та нарт дугаар тавьж байгаагийн шалтгаан нь шүү дээ. Хэдийн юмыг хэдэн хэсэг болгох нь гэдгийг одоо хичээлийн эцэст дүгнж хэлэх чинь л хэрэгтэй. За тэгээд одоо энийг яаж ажиллуулах гэдэг юм бэ гэхээр за суралцагч нарыгаа за энэ үгнүүдийг бүгдийг мэдж гэнэ үү гэдээ ингээ сайхан хамтдаа уншаад, тийм ээ. Унших дасгал хийнгээ уншуулад тэгээд энд мэдэхгүй одоо үг байна уу? Шинэ үг байна уу? Эсвэл шинэ холбоо үг энэ чи холбоо үг дээр л яригдсан шүү дээ, тийм ээ. Хоол хийх гэсэн шүршүүрт орох энэ холбоо үг юм шүү дээ. Тийм учраас би өмнөх тэр та нарт инженерийн ялгалуудыг холбоо үг бүтээх тухай дээр нь эргүүлж оруулж байгаа нэг шалтгаан энэтэй холбоотой. За тэгээд энэ дараагийн дугаар гэдэг дээр нөгөө суралцагч дугаарлана. Та дугаарлахгүй. За хүүхдүүдэд та нар эднийг за бүгдийг нь ойлгож байгаа юм байна. Шинэ үг байхгүй байна биднэрт. За тэгвэл одоо та нар маань эднийг дугаарлахдаа чи энэ үйлдэлүүдийг алийг нэгдүгээрт хийдэг. Хоёрдугаарт алийг хийдэг. Гуравт алийг хийдэг. Яг өөрийнхөө одоо өдөр тутмын амьдралд болдог дараалалаар нь бичээд. Хэрвээ чиний хийдэггүй үйл байвал зүгээр онгорхоо орхич, тийм ээ. Хоол хийдэггүй хүүхд байж болно шүү дээ. Магадгүй орон хоол идэггүй хүн байж болно шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэрийг орхиороо гэдгийг сануулад өөрсдийн зүгээр дугаарлахаараа гэж. За дугаарлсныхын дараа за бүгдийг нь асууж болно тийм цаг зав нь байж ивэл ангид хэдэн суралцагч байгаагаас хамаарна, суралцагч чинь хэдэн настайгаас хамаарна, тийм ээ. Эхний өдөрт нь зүгээр магадгүй гэрийн даалгаварт нь дугаарлуулаад орхичлаа. За сайн байна та ингэдэм байна ингээд одоо нэг өгүүлбэр болгоо зүгээр хэлүүлээд өнгөрөөж болно. Гэрийн даалгаварт нь за өнөөдөр ярилцсан өгүүлбэрдээ бичээд ирээрэй хүүхдүүдээ гэдэг даалгаврыг өгч болно шүү дээ. За тэгээд бичээд ирчихлээ. За бичээд ирснийхэн дараа юу ярилцах вэ гэж одоо би та нарт энэ дээр одоо саяын хэрэгцүүлэн холбох нөхцөл гэдэг тал дээр нь, тийм ээ. Би та нарт хэлсэн энэ холбох үгээр холбож байгаа тэр бол нэг асуудал гарахгүй. Энгийн өгүүлбэр хэлээл холбох үгээр хэлээл, энгийн өгүүлбэр хэлээл холбох үгээр хэлээл явна. Биднэрт байгаа бол асуудал бол бид нар холбох нөхцлөө яаж хэрэглүүл сурах юм бэ гэдэг дээр л бидний асуудал гарна. За тэгэхээр одоо энэ дээр миний одоо ашигладаг арга юу вэ гэхээр хамгийн төхөмтэй арга нь
цаг хугацаагаар хэмжих. Энэ үйлүүдийн одоо үйл хөдлөлүүдийн дундах хугацааг хэрвээ чи одоо битүү секундаар хэмжиж болно, минутаар хэмжиж болно. Мэдээж хэрэг цагаар хэмжих тухай ярихгүй, арай л нэг минутан дээр тийм ээ. Боломж одоо цагаар хэмждэг багшаа гэвэл хамаагүй за чи цагаар хэмжиж болно. За минутаар хэмжих. За босоод шүд угаах хооронд ямар нэг хэдэн минут ордсон бэ? Шүдээ угаах, гар нүрээ угаах хугацаа орд юм уу? Эсвэл магадгүй зарим сурвалжлагч нь тэр шүд угаах гэдгийг нь сонгож аваагүй өглөө босоод босдог, тэдэнд 3 цаг 5 цагт босдог, гар нүрээ угаадаг гэж бичсэн байж болно шүү дээ. Тэгвэл энэ хоёрын хооронд ямар нэгэн үйл хөдлөл байна уу? Эсвэл энэ шууд болдго юм уу? Энэ босоод одоо гар нүр угаах хооронд чинь минутаар хэмжүүл хэдэн минут байх вэ? Энэ минутаар хэмжүүлэх гэдэг шалтгаан нь юу вэ гэхээр Ж-г хэрэглэх юм уу, А-Д-г хэрэглэх юм уу гэдгийг багш сонгохын тулд хэрэг үйл хөдлөлүүдийн хоорондох хугацааг цагаар илэрхийлээрэй, минутаар илэрхийлээрэй, цаг хугацаагаар илэрхийлээрэй гэдэг шаардлага тавьж байгаа. Тэгээд энэ хоёрын хооронд хэрвээ богино хугацаа ордог бол та Ж-г-ээр холбоно. Арай жаахан одоо урт хугацаа нэг 10 минутын дараа, магадгүй 20 минутын дараа, заримдаа нэг цагийн дараа болдог гэх юм бол магадгүй. Урт хугацаа орж явал арай урт хугацаа орж явах юм бол А-Д-д урьдчилгын А-Д-дээр холбоно гэдгийг хэлээ. За тэгээ энэ дээр Ж-г-ээр холбоно, А-Д-дээр холбоно гэж хэлэхээс биш нөгөө урьдчилах нөхцөл өгөөлийн Ж-г-ээр А-Д-дээр гэдэг нь бидний тухайн үед бол мэржлийн бус хүмүүс зааж байгаа тохиолдолд бол цаг үрхийл нэмэр шиг. Бас тэгээд нөгөө сонсож байгаа хүмүүс маань тэр их олон үгийг сонсож ядарч байгаа учраас энэ үед Ж-г-ээр холбоно, энэ үед А-Д-дээр холбоно гэдгийг хэлээл шаардлагатай бол дараа нь тэр хэлнийхээ нэр томьёонуудыг нэршлүүдийг хэлж өгч болно. За тэгээд ингэж одоо нөгөө өгүүлбэрийн энгийн нийлмэл өгүүлбэр болгоод богино хугацаа орж байгаа энэ үйлдэлүүдийг Ж-г-ээр холболоо. Хоол хийгээд өглөөний хоолоо иддэг, хоол хийж иддэг гэж хэлж болно шүү дээ. Бас тийм ээ. Яаж холбох нь тэр хүн. Тэгээд нөгөө одоо энэ дээр дугаарлчихсан байсан дугаарлцсныхаа хажууд энэ нэгийг бол ер нь ингээд би оюутан дээр ингээд гурвалжлаад хуваачдаг. Энд нь дугаарын одоо зүүн дээд болонд нь дугаарын тавилчаад баруун доод болонд нь минутын тавилаад энэ чинь богинохон хугацаа байна шүү дээ. За тэгвэл энэ одоо 3-2-ыг энэ хооронд би босоод хувц хунараас солиод өмсөд тэгжэл нэг 5 минут орд юм а гэвэл А-Д-дээр холбуулчаад өглөө босоод гар нүрээ угаадаг. Тэгвэл яг нь А-Д гэдэг дээрээ тиклээд одоо зөвлөд ард нь өгүүлбэрийн тэр 3 дээр нь бичүүлж байгаа. Би өглөө босоод гар нүрээ угаадаг. Тэгээд яаж юм гэхээр шүдээ угааж гар нүрээ угаадаг. Тэгээд энэ шүд угаах, гар нүр угаах хоёр чинь их ойрхон болчихж байгаа байхгүй араасаас зуураа тийм ээ. Тэгэхээр нь за энэ дээр нь шүд угаадгүй юу гэдээ асуухаар угаадаг. Хэзээ гэхээр гар нүр угаах та гэх. Тэгвэл шүдээ угааж гар нүрээ угаадаг. Энийг Ж-гээр холбоно. Энэ хоёр чинь ойрхон болж штэ босох. Гар нүр угаахаасаа илүү тийм ээ. Гэх мэт ийм нэг жижигхэн аргаар хийхээр бас арай үлдэцтэй хэрэглээ болох нь арай дөхөө байгаа юм уу гэж л надад санагддаг. Тэгээд та нар энийг бас туршаад үзэх болно. За энийг ийм саналтайгаар би та нар тэгээд энгийн нийлмэл өгүүлбэр болгоод за өмнө нөгөө энэ би өгүүлбэрээ багш өгүүлбэрээ дугаарлсны учир нь юу байсан гэхээр одоо нөгөө 22 үйл хөдлөлийг аваад бичсэн байсан чинь бидний энгийн нийлмэл өгүүлбэр болохтой энэ маань хон цөөрнө. Магадгүй 7 өгүүлбэр болж магадгүй. Магадгүй 22 биш 10 байж магадгүй. Тийм ээ. Тийм учраас энэ хоёрыг ингээд ийм олон юмар ярихгүй юм байна шүү дээ. Ингээд бацчих байсан байна шүү дээ. Ингээд ийм боломж байгаа юм байна гэдэг нь энэ хоёрыг харьцуулсны үндсэн дээр илүү тодорхой гарч ирдэг. Тэгээд энэ чинь ийм хялбар юм байна шүү дээ. Ингээд би олон дахиад ингээд нэг үг нь уршаад байхгүйгээр ингээд холбоод өгүүлбэрээ
одоо цагийнх нь нөхцлүүд нь төгсөх нөхцлүүд нь хамгийн сүүлдээ сүүлийнхээ үйл үгэн дээр орох юм байна. Өмнөхөн дээр нь одоо холбох нөхцлүүд нь ороод ирэх юм байна гэдгийг ч харахад зохимжтой байдаг. Учраас би та нарыг энэ аргыг бас холбох нөхцлүүдийг заахтаа ашиглавал ялангуяа зэрэгцүүлэн холбох нөхцөл дээр юм хэлв. За эндээс та нар нэг юм харж байгаа бох. Нөгөө хамын энийг би орчихсан. Хамын энэ болохоор энэ дээр барагтаа ашиглагдаггүй, зүгээр та нар нэг нүд нэмээд энэ холбоод явж болох юм. Гэхдээ миний хувьд болохоор ер нь орчиход байдаг нэг тийм талтай. Нэг юм байна. Тэгээд дараа нь та нар өргөжлүүлээд надаас асуух боломж бас гарах учраас. За тэгээд дараа нь энэ өгүүлбэр дээр дандаа би гэдэг өгүүлэгдэхүүнтэй. Өөрөөр хэлбэл тухайн суралцагч маань өөрийнхөө тухай ярьж байгаа. Тэгээд нөгөө зарим өгүүлбэрийг орхиж болно, өөрөө хийдгүү бол орхиороо гэж хэлчихсэн байгаа тийм ээ. Дараагийнх нь өгүүлбэрийн одоо нэг авч болох жишээ хэрэглэж болох дасгал юу байна вэ гэхээр аавтай ээжтэй л хүн байж байгаа тийм ээ. Хэрвээ магадгүй гэр бүлийнхэн талаар сайн мэддэг бол аавгүй хүүхдээ ах юм эсвэл ээжтэй амьдардаг байж болно шүү дээ. Тэгвэл энийг бол ёстой тухай үед багш нь өөрөө тэрийг зөвхөн үгээ сонгох хэрэгтэй. Эмээ өвөөтэй амьдардаг бол эмээ өвөө л гэсэн жишээ авах хэрэгтэй. За тэгээд эхний энэ миний зүүн гар талд бол дандаа аавын талаар байж байгаа. Тийм ээ. Миний аав өглөө босож цайгаа уугаад ажилдаа явдаг. Миний аав орой ажилласаа ирээд хоолоо идээд бидэнтэй хамт тоглодог. Амралтын өдрөө аав маань өглөө босож гэрийн ажил хийдэг. Дараа нь бидэнд ном уншиж үлгэр ярьж өгдөг. Энэ бол одоо ингээд нэг сайхан энгийн өгүүлбэрүүд биш. Илүү ингээд холбох нөхцлүүдийг ашиглахаар нөгөө холбох үг ашигласнасаа илүү амьдралд илүү бодтой, сонсож байгаа хүнд илүү уран яруу, нийлэмж сайтай, таг туг гэдэг харгүй тийм нэг үгийг дахин давтаад байхгүй тийм ээ. Ажлаасаа ирээд тэгээд хоолоо хийгээд гэхгүй шүү дээ. Аав ажлаасаа ирдэг, хоолоо хийдэг, хамт тоглодог биш тийм ээ. Илүү зохимжтой холбох нөхцөл ашиглаад ирэхээр илүү бодтой. За дараа нь одоо хамгийн ойр дотных нь одоо ингээ хоёр хүний тухай ярих гэж байна. Ээж гэж эхэлчихэд дараа нь тэр гээд төлөөнийгөө чи орлуулад хэлж бол. Яагаад гэвэл би чи ярьж байгаа хүн би ч сонсож байгаа. Чи намайг таавна. Бид хоёр хэний тухай яриад байна? Ээжийн тухай ярьж байна. Тэгэхээр чи тэр гэдэг төлөөнийгийг бас ашиглаж болно. Гэт ингээд нэг зохимжтой хэлээ. За дараагийнх нь баттгал хичээл дээр зүгээр энгийн ярьж байгаа юм шиг. Танаад өчигдөр хэн ирв? Тэр хүн ирээд юу хийв? За тэгээд яасан гэдэг юм. Ингээд нэг төхөөлөх асуудлуудыг эсвэл тэр хүүхэд өөрөө хаа нэгэн газар зочилж үгүй. Очсон байна уу ч үгүй. Хаа нэгэн газар очсон байж болно шүү дээ. Театрт очсон байж болно. Билетээ аваад одоо ээж кофе аваад би эрдэнэ шиш аваад болсон. Заал руу орсон ч гэдэг юм уу. Яг энэ тохиолдолд нь яаж тэр амьдралтай нь холбож нөгөө холбох нөхцлүүдийг хэрэглүүлэх нь нөгөө холбох үгүүдээ хэрэглүүлэх юм гэдгийг бол багш байнга бодож тэр өгүүлбэртэй тэгээд хариулт өгтөө чи аль болох энгийн нийлэмжийг үзэр ашиглаараа гэдгээ сануулж хэлнэ. За ингэж үгүй. За баттгал хичээл нь ямар байх вэ гэхээр баттгал хичээлийн тухайд бол өгүүлбэр сонгож уншуулж болно тийм ээ. Бүтэн үлгэрээ биш. Үлгэрийн ном авлаа эндээс 3 өгөл. Эсвэл түүх хэсэгчлэн уншуулж. Ном бас хэсэгчлэн уншуулж болно. Нөгөө л яг таны зорилттой хичээлээр заасан тэр одоо өөрийн чинь зорж байгаа тэр холбох нөхцлүүдээр холбох өгүүлбэрээр холбогдсон тийм үг. Сонингийн мэдээ сэтгүүл нийтлэлүүдийг бол ер нь бол нэг насанд хүрсэн юм ахлах ангийн сурагчдад багш нарт илүү зохимжтой. Энэ дээр нь болохоор яах вэ гэхээр сонингийн мэдээ уншуулах тэрийг зүгээр ямар ч үг ашигласан байж болно шүү дээ. Гэтэл үлгэр түүх номын асуудал дээр бол багш аяндаа нөгөө өгнүүдэд харсан байгаа. Энэ хүүхдэд маань таарсан уу, таараагүй юу? Шинэ үгтэй байна уу, шинэ үггүй нь. Сонин сэтгүүл ашиглаж байгаа тохиолдолд бол холбох нөхцөлийг олох даалгавар гэж.
доогуур нь зурагтай алгуур байж байна. Чи ойлгохгүй байж болно хамаагүй холбох нөхцөл хаана байна? Олоороо доогуур нь зураарай. Эсвэл энгийн нийлмэл өгүүлбэрээ задлах. Энд одоо нэг ийм өгүүлбэр байна. Доогуур нь зурчлаа. Цаашаа задлчих. Задлаад тэр задлахаар нөгөө өгүүлбэр маань 3 энгийн өгүүлбэрч болж магадгүй, 4ч болж магадгүй, магадгүй 5 6ч байж болно шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энгийн нийлмэл өгүүлбэрийг энгийн өгүүлбэр болгох. Холбох арга хэрэглүүрийн талаар нь дүгнэн ярилцах ийм батгал хичээлүүдийг ийм өргөн хүрээтэй бас жаахан насны агсан тийм ээ дундаас дунд төвчний суралцагч нар илүү ашиглах нь зохимжтой. За зураг ашиглах нөгөө зураг ашиглах гэдэг дээр бас л нас сэтгхүүнхээ онцлогт суралцагчийнхаа одоо үгийн баялаг тийм ээ үгийн сангийн нөөц хилцүү мэдлэгтэн мэдээж хэрэг тулгуурлана. Тэгээд бидний одоо энэ холбох үг холбох нөхцлүүд зааж байгаа энэ суралцагч нар маань энгийн өгүүлбэрийн тухай төвшөнд очижсэн цагаар төгсөхийг мэдж байгаа, биеэр төгсөхийг мэдж байгаа орчин зааж байгаа учраас зураг ашиглахад болохгүй юм байхгүй. Тэгээд зураг ашиглаад яах вэ гэхээр өгүүлбэр зохиолгоно. Өгүүлбэр зохиолгоч нь магадгүй эхлээд энгийн өгүүлбэрүүдийг зохиогоод байж магадгүй шүү дээ. Энийг нь буруутгах арга байх. Яг зохиосон өгүүлбэрийн багш өрөөсөө төгсөөхгүйгээр самбар дээр дахиад дугаарлаж байгаа. Миний хувьд бол дугаарлаж байгаа бишдэг. 1 өгүүлбэр, 2 өгүүлбэр, 3 өгүүлбэр, 4 өгүүлбэр. За 4 цуврал зураг байсан гэж бодъё. Эсвэл зурган дээр 4 хүн байсан гэж болно шүү дээ. Тэгээд тэр жишээлбэл эмээ хоол хийсэн, өвөө зурагт үзсэн, ах ном уншсан, би тоглосон. За тэгвэл энэ өгүүлбэрийг зохиолгочод дараа нь одоо энэ үйлдэлүүд яг нэгэн цагт болоод байгаа юм уу? Эсвэл дарааллаад болоод байгаа. 4 өөр хүний тухай байж байгаа учраас мэдээж хэрэг энэ бол яг тодорхой нэг цагт 4 өөр хүн 4 өөр зүйл ярьж байгаа. Тэгвэл одоо яа? Нөгөө зэрэгцгийнхээ зээжээр холбож. За дараачих нь болохоор цуврал зураг. За цуврал зураг дээр нэг ашиглах юм бол одоо би сая ярьлаа 4 энгийн өгүүлбэрийг бичсэн. 4 энгийн өгүүлбэрийн суралцагчтайгаа энэ бол яг нэг цаг үед болж байгаа учраас бид нэр жээчээрээ зэрэгцүүлэн холбоно. Гэтэл дараа нь нэг хүнтэй зураг. Үйлдэгч нь нэг л хүн, үлийн эзэн нэг. Тэгээд тэр хүн одоо гаднаас ороод ирж байгаа зураг байж болно шүү дээ. Орж ирээд цөмхөө тавьж байгаа. Энэ хооронд ч л нэг хүн орж ирж байгаа зураг байлаа хэвчээ тэр цөмхөө яг ингээд орж ирээд цөмхөө тавьсан. Яг ийм байдлаар. За тэгээд зохиосон өгүүлбэрийг нь зөв найруулах ажил бол энэ дараа нь. За уучлаарай энэ дээр зохиосон өгүүлбэрийг зөв найруулах гэдэг дээр зохиосон гэдэг дээр буруу бичсэн байна шүү. Уучлаарай. За энд би нэг жишээ авъя. Энэ яг одоо өнгөрсөн 2-7 хоногийн өмнө Нидерланд бас Америк оюутан дээр миний ашигласан зураг. Хоёр оюутан маань хоёулаа дунд төвшнийх одоо хэрвээ би ер нь агсан төвшин дараа гэж хэлэхгүй. Би 2 төвшний суралцагч юм гэж үзэж байгаа. Тэгээд энэ манай нөгөө доржтын багш бас та нарт анх хичээл орохдоо л нөгөө хүүхдүүдийг ингээд нэг туршаад үзээрэй гэж биднэрт гэрийн даалгавар өгчээсэн тийм ээ. Манай дээр бол энэ нэг ном зурагтай ном байдیں۔ Тэгээд энийг би ашигласан. Яасан гэхээр нөгөө суралцагч нар маань яг зэрэгцүүлэн холбох нөхцөлийг ашиглахгүй байсан. Харин холбох үгсийг нь бол ашиглаад байна. Тэгсэн мөртлөө зэрэгцүүлэн холбох нөхцөлийг ашиглахгүй. Өөрөөр хэлбэл жээчээ дээд хамын энийг ашиглахгүй. За тэгээд би одоо энэ дээр Нидерланд оюутныхаа дэвтрийг ингээд зургийг аваад та нарт харуулж байна. Энэ нөгөө одоо саяын миний энэ дээр гэсэн тэр зохиолыг зөв найруулах. Эхлээд өгүүлбэрээ зохиолгосон. Яг та нарт хэлсэн ёсоор би аль оюутных нь хоёлаа ингээд зургуудаа авчихсан. Хоёр талаас нийлүүлээд ингээ хамт суугаад өгүүлбэрээ зохиогоод хэлсэн. Самбар дээр бүгдийг бичсэн. Бичснийхаа дараа яг за энэ хоёр үйл хөдлөлийн хоорондох хугацаа
аль нь урт вэ? Аль нь богино байна вэ гэдэг талаас нь ярилцаад тэгээд одоо энэ simple compound sentence гэдэг ингээд бичсэн байж штэ тийм ээ. Тэгээд энэ гурван холбох нөхцлүүдэд дахиад сэргээн сануулаад та нар санаж байна уу юм заасан энэ ийм учиртай гэдгээ дахиад сэргээн сануулаад за одоо энэ өгүүлбэрүүдээ бүгдээрээ энгийн нийлэмлэг өгүүлбэр болгоё. Та хоёр бол дандаа энгийн өгүүлбэр. Тэгээд одоо энэ дэр за жишээлбэл хүү цаасан малгай өмсөн сэлэн барин алхаж байна. За энэ яасан гэхээр цаасан малгай өмсөн энэ дэр цаасан малгай өмсөн сэлэн барин алхаж байна. За энэ дэр бол хамгийн энэ зөв юм аа. Оюутнууд маань эхлээд яасан гэхээр энийг зэрэгцгийхээр холбосон. Тэгээд би энийг хамгийн сүүлд нь за энэ зэрэгцэх биш хамгийн инээр холбогдвол зохимжтой юм аа гэд найруулга зүүн талаас. За хэрвээ зэрэгцгээр холбоцохоор яах гэдэг вэ? Энээс болж утгын ялгаа гарахгүй тийм ээ. Өмсөж сэлэн барьж алхаж байна. Утга өөрчлөгдөхгүй энэ хоёр бие нэгээ сэлгэж болдог нэг ийм холбох нөхцөл байж байгаа тийм ээ. За дараа нь хоёр мэлхий яст мэлхийг унаад нохоотой хамт хүүгийн ард явж байна гэж. Тэгээд энд хаана явж байгаа юм бэ гэдгийг тодруулаад модон дотор гэж хэлсэн Америк оюутан ой дотор гэдэг. Нидерланд оюутан модон дотор гэж. За тэгээд энэ дээр бид нар нэмэлт орж яана гэдэг маань нөгөө найруулга зөв талаас нь бид нар ажиллаж штэ. За тэгээд тэрний юу нөхөр нөгөө энэ бэлэг авсан тухайгаа ярьсан шүү. Ингээд бэлэг авсан тэгээ бэлгэн дотор нь нээсэн таглаг нь авсан чинь мэлхий байсан. Тэгээд тэр мэлхийг гаргаж ирсэн. Уг нь бол хамт байсан юм нохоо яст мэлхий К3 хамт байсан. Авсан бэлэг нь дотор нь мэлхий байсан. За тэгээд тэр мэлхийг одоо энэ дээр бас найруулж ирсэн тэр унаад энэ хоёрын араас уг нь араас гэж хэлэхгүй л байл л да. Ард гэдэг орон заасан байдлаар ирсэн. Энэ нь бас буруу биш. Манс үлдэртэйгээд цааш нь яасан гэхээр ингээд модон дотор явж байна гэж. Том мэлхий жижиг мэлхийг өшгөлөн унгасан. Энэ дээр хардаа өшгөлөн унгасан гэж бичиж байгаа. Өмнө нь ингээд найруулад өгсөн чинь за тэгвэл өшгөлөж унгасан. Энэ хоёрын аль нь байсан ч л ер нь утгын ялгаа гарахгүй, утга алдагдахгүй. Тийм учраас тэр нь бол болж гэнэ гэж үзсэн. За аль ингэрч болно. За тэгээд том мэлхий их дээрлэх хүн гэж байгаа. За тэгээд хүү нохоо яст мэлхий 3 том мэлхийг дахиад загнасан. За энэ удаа хүү маш их ууралсан. Хэд гол дээр ирсэн. Тэгээд голоор салаар гарахтаа том мэлхийг үлдээсэн гэж байгаа. Энэ дээр бол харин тэр суралцагч маань тэгээд энэ холбох үгээ авчиж байгаа. Холбох үгийг бол ер нь их сайхан хэрэгжилж байгаа. Зүгээр холбох нөхцлүүд дээрээ бол алдаа гараад байгаа учраас яг энэ ийм цуврал зургуудыг ашиглахаар ашиглаж байгаа шалтгаан нь юу юм бэ? Бид нар нөгөө холбох нөхцлүүдийг ашиглах нөхцөлийн бүрдүүлж байгаа. Тэгэхээр зургаа зөв сонгоод мэддэг үгнүүд дээр нь төшлөж. Жишээлбэл миний оюутнууд бол энэ зурган дээр гарч байгаа одоо бүх юмнуудыг буюу үйл хөдлөлүүдийг бүгдийг мэдчихсэн. Тэгэхээр нэрлүүлсэн. За зурган дээр юу байна вэ? Нэрлээрээ гэд нэрлээд болчихж байгаа. За үйл хөдлөл, акшн заасан үгнүүдийг хэлээрээ гэхээр алхах, голоор гарах, марах гэд ингээд бүгдийг барих, марих гэд бүгдийг. За тэгснийх нь үндсэн дээр миний шаардж байгаа юм, миний төхөлж байгаа юм холбох нөхцөл ашиглах. Тэгээд энэ дээр бол одоо эрхээ биш нөгөө дунд төвшнийх гэж байгаа учраас гарахтаа, тэгтээ ингээд ашиглаад байгаа. Хий ялгалын нөхцлүүдийг бол хангалттай ашиглаж байгаа. Энэ холбоо өгүүлсэж бүтээж чадчихна гэсэн үг тийм ээ. За нэг энэ жишээ бол одоо зүгээр та нарт илүү сонирхолтой байж магадгүй. Тэгэхээр би заач гэсэн энэ хүн одоо сурахгүй байна, хэрэглэхгүй байна гэж багш өөртөө бурууг авч стресстэж болохгүй. Би та нарт одоо хэлж штэ за 10 сар суралцсан хүн дээр дахиад энэ дасгал хийгдэж гэнэ гэдэг маань ер нь дасгал бол тасралтгүй л үргэлжлээд байдаг юм байна. Одоо хэсэг хугацааны дагаа ингээд сэргээн сануулад багш бас асуудал юмнуудаа ярьж явах хэрэгтэй байна.
гэж ойлгоорой. Яа. За ингээд би тэнд бичсэн зүйлүүдэд тайлбарласан гэж бодож байна. За энд бидний нэг мэдэх ёстой бол одоо сая нөгөө өнөрөөний багшийн ангилсан ангилал дээрээс би та нарт одоо өнөөдөр нэг зүйлийг нэмж хэлээд хичээлээ зогсон. За энэ нь юу гэхээр тодтгон холбох нөхцөлийн тал. За энэ та нарт илүү зөвхөн байгаагийн шалтгаан нь энэ нөгөө цагаар төгсгөх нөхцлүүдийг ашигладаг учраас энэ та нарт зөвхөн байгаа. За надад сануулаараа би цагаасаа хоцорт моцроод явчих үү. За авчраас яриад гэх юм. Яа, цаг зэггүй ба яриад ээж мэлийн шүү би уучлаа. За тэгээд анхан шат дунд шатны доод түвшин за магадгүй би хоёр түвшинд нь ч байсан нэг энэ хавьдал байвал хүнд юу н өөрсдөө ойлгуулад байж найдвартай чадна. Дээрээс нь би та нарт дунд түвшинд зөвхөн энийг заа гэж өөр нь хэлээгүй байгаа шүү. Бас анхан шатнд зөвхөн энийг заа гэж хэлээгүй байгаа. Би бас битгий харамлаараа бас ажлаа эмгцэгцтэй байлгахын тулд бас нэг дайрсан болгоны нь бас хэлэхдээ бас болгоомжтой андараа л гэсэн юм зөвлөгөө өгч байгаа. За саяын баттгал хичээлийн тухайд юм байлаа. За миний одоо тодтгон холбох нөхцөлүүдийг дээр би та нарт энэ бас л нөгөө холбох нөхцөлчийн өгж байгаа. Биднэрт нэг заасан юм өмнө энэ дээр нэг асуудал гардаг нь юу гэхээр бид нар өмнө нь монгол хэлний өгүүлбэрийн гишүүдийн байрлалыг заахтаа өгүүлбэрийн бүтцийг заахтаа үйл үг төгсгөлд нь байна гэж зааж гисэн юм. Гэтэл яг энийг тодтгон холбох нөхцөл ороод ирэхээр нөгөө үйл үг нь нэр үгийн өмнө яваад орчдгоо. Багшаа та ингэж заасан одоо яагаад энэ юм болчихвоо? Энд чи хоёр өөр өгүүлбэр биш үү гэл ингээд асуух оюутнууд байдаг. Асуухгүй зүгээр одоо багшийг хүлээж агаад тайлбарыг сонсоод өгүүлбэрийнхаа утгыг ойлгоод тэгээд мэдээд авах суралцагч бас байна. Тэгэхээр энэ би та нарт нөгөө зэрэгцүүлэн холбох нөхцлөөс бусдыг өгөөгүй шалтгаан тийм ээ. Холбох үгнүүдийг бүгдийг өгөөгүй байгаагийн шалтгаан юу вэ гэхээр би нэг жаахан ингээд нөгөө дарааллуулах л гэдэг юм л та. Жишээлбэл зэрэгцүүлэн холбох нөхцөлийг сурчсан өмнөх одоо заасан хэдэн холбох үгнүүдийг мэдж байгаа, хэрэгжилж байгаа тэр суралцагч маань тийм ээ дараагийн шатанд тодтгон холбох нөхцлүүдийг ашиглах юм бол бүр сайхан болно нөгөө өгүүлж байгаа хүндээ ч одоо сэтгэл хангалуун байдлыг өгнө, сонсож байгаа хүнд ч бас тэнд наалтцтай тухайн хүнийхээ ярьсан хэрсэнд талархсан, баярлсан, сэтгэл хансан ийм байдлууд харагдах учраас нөгөө зэрэгцүүлэн холбох, угсруулан холбох бусад холбох үгнүүдийг заахаас өмнө тодтгон холбох нөхцөл дундуур нь ороод ирвэл илүү зохимжтой гэдэг үгнээс энэ тодтгон холбох нөхцөлийг оруулж ирж байгаа. За тэгээд дахиад л мөн бидний хэлэх юм авах жишээгээ хэцүү ав. Таны ашиглаж байгаа сурах хүчиг номон дээр бол дасгалууд байгаа. Зэрэгцүүлэн холбох нөхцөл дээр ч байгаа, тодтгон холбох нөхцөл дээр ч байгаа, аль алин дээр нь байгаа. Тэрэнд зориулсан дасгалууд. Гэхдээ сурах хүчийг яг Б-гүй дагна гэдэг багшид бас их хэцүү. Тийм учраас сурах хүчийг ашиглахдаа дундуур нь бас яг өөрийнхөө тухайн суралцагчид зориулсан тэр нөгөө хүлээн авч байгаа хүндээ арай хялбар болох үүднээс ийм жишээнүүдийг ганц нэг дасгалуудыг заавал багш нар бол өөрсдөө хийж явах хэрэгтэй. Дасгалыг одоо ингээд боловсруулад тэгээд тэрийг ашигладаг байх хэрэгтэй. Хэрвээ боломж байвал тэр дасгалаа бүр яг ингээд олон удаа ашигладаг байж болох шүү дээ. Нэг сайн дасгал одоо нэг А4 дээр ганц юм дасгал хийж аваад тэрийг энэ жил хэрэглээд дараа жил хэрэглээд 10 хүүхдэд, 20 хүүхдэд, 30 хүүхдэд, 50 хүүхдэд
хэрэглэх юм байж болно шүү дээ. Тэгэхээр би яасан гэхээр одоо суралцагч болгоно л номтой байгаа. Тийм учраас энэ ном гэдэг үгийг сонгосон. Дээрээс нь авч байгаа үйл өгнүүд маань нөгөө тодтогч орж иж байгаа үйл өгнүүд маань бас өгөх, авах, унших, бичих, авчрах, хэлэх гэдэг ийм үгнүүдийг бас сонгосон байгаа. Шалтгаан нь бол ер нь ном гэдэг одоо нэр үгтэй холбогдож болох үйл өгүүдийн гэж бодож сонгож байгаа юм л дээ. Зүгээр өөр үйл өгнүүдийг авахыг би үүсэхгүй гэхдээ зүгээр миний сонгож авдаг. Тэгээд нөгөө олон хүнд ашиглахын тулд сонгож байгаа үгнүүд гэж бас ойлгох. За тэгээд энийг зүгээр ингээд үргэлжлүүлээд ингээд яг нэг тэмдэгтийн заа аваад ингээд тавьчихсан өгүүлбэр нэг өөр. Гэтэл ингээд баг нь болгоод ингээд харуулсан ингэж хийсэн дасгал бас арай нэг өөр харагдана. Тийм учраас би та нарыг тийм олон удаа ашиглахаар урт настайхан шиг тийм дасгал хийхдээ багнан хэлбэрийг ашиглаж байгаараа гэж хэлмээр байна. За тэгээ эндээс багнан хэлбэр байсны ач тусны юу юм бэ гэхээр одоо нөгөө суралцагч нар маань таны, миний, түүний, багшийн, ээжийн, батын гэд бүгдээрээ нөгөө харьяалахын ялгалаар байна шүү дээ. Тийм ээ. Гэтэл энэ нь болохоор ялгаагүй сан син би мэднэ шүү дээ. Өгсөн, авсан, уншсан, бичсэн, авчирсан, хэлсэн. Бас миний мэддэг юм байна шүү дээ. Тийм ээ. Энэ ялгал заачсан байж байгаа. Одоо энэ үйл үгийнхэн цаг заасан, цагаар төгсгөө мэдж байгаа. Үйл үгээ мэдж байна. Харин өнөөдрийн асуудал энэ үйл үг чинь нэр үгийн өмнө орсон л сонирхолтой. За тэгвэл одоо яах юм бэ? Нэр үгийн өмнө орохдоо энэ нэр үг нь арийнхаа өгүүлбэрийн өвлөгдөхөн болоод байна уу, төсөвтгөн болоод байна уу? Бид дээр бас ялгаа гарч ирнэ тийм ээ. Ном ямар үнэтэй вэ? Ном хаана байна вэ? Ном юуны тухай вэ? Тийм ээ. Гэтэл энэ ном бичсэн номыг үзэж болох уу? Номыг хаанаас авч болох вэ? Номыг маргааш аваад ир тийм ээ. Тэгээ агаа заахын таргалтай гараад ир нэг асуудал гарна. Тэгээ одоо энэ дээрээс бол ямар ч одоо хэл сурах авьяас муутай хүн байхад энд өгүүлбэртэн харьяалах төр байна. За энд өнгөрсөн цаг бүгд адилхан юм байна. За энд хоёр өөр ялгаа байна шүү. За энэ юунаасаа болвэ гэдгийг одоо ингээ багш тайлбарлаад энэ дээр нь өгүүлбэртэн болж байгаа юм, энэ дээр нь тусгатхан болж байгаа маа, шууд тусгатхан болж байгаа маа гэдгээ тайлбар. Ингэсэн байхад бол дараа нь хийх тайлбар бол нөгөө гишүүн өгүүлбэрийн өгүүлбэртэн харьяалахын тайлбар, гол өгүүлбэрийн өгүүлбэртэн нэрлэхийн тайлбар дээр байхаа гэдгээ тайлбарлаж байна. За тэгээд ийм тайлбар хийхэд юм уу хүн хараад ингээд харьцуулаад ингээд ажиглаж ойлгож авахт нь зөвхөнтэй учраас би та нарыг үргэлжлүүлж битгий бичээрэй. Ялангуяа урт настайхан шиг иймэр дасгалыг бол багнан хэлбэрээр хийж байгаарай гэж хэлэх гэж байна. За сая бол дандаа өнгөрсөн цагаар тодтоглоо. Өмнө үжигсэн байгаа өнгөрсөн цагийн нөхцөлийг мэдж байгаа. За дараа ирээдүйд цагаар тодтох. Ирээдүйд цаг дээр болохоор нөгөө суралцагч нарын нэг юм нөгөө нэтийг нь авч хэлчих гээд байдаг. Энэ дээр болохоор ирээдүйд цагаар тодтох нь болж байгаа тохиолдолд одоо үйл үгийн нөгөөдгөө infinitive form буюу тодорхой бус хэлбэрт байна гэдгийг хэлээд өгөх ном. Одоо энэ өмнөхийг мэдж байгаа тэрийг өөр дахиж уншуулах шаардлага байна. Одоо нөгөө үгнүүд өөрчлөгдөв. Ганцхан яасан бэ? Нөгөө сан син маань хээ болцсон байдаг. Бусад дараах нь адилхан, номыг хоёр нь яг адилхан байж байгаа. За дараачих дээр нь одоо цагаар тодтхон холбох дээр нэг хоёр юм гарч ирдэг. Ингээ одоо цаг, одоо үргэлжлэх цаг үүрдэг. Одоо үргэлжлэх цаг дээр нөгөө бичиж байна гэдэг маань бичиж байгаа болчихдог. Авчирж байна гэдэг нь авчирж байгаа болчихдог. Тэгэхээр энэ дээр нөгөө суралцагч дээр багш анхаарч тайлбарлах ёстой юм нь өгүүлбэрийг эхлээд одоо үргэлжлэх цаг дээр өгүүлбэр хийгээд тэрийг тодтхон холбох нөхцөлөөр ороод ирэхээрээ одоо байгаа гэсэн хэлбэр нь арай өөрчлөгдөх юм байна гэдгийг энэ дээр тайлбарлаж өгнө. За тэгээд энэ тодтхон холбох нөхцөлтөр чинь зөвхөн энэ цагаар тодтхон холбож байгааг нь авч байгаа болохоос биш өөр өгүүлбэр бас байж болно шүү дээ. Ер нь бол өнөөдрийн хувьд бол холбох нөхцөлтойгоо холбоод
биеийн тодтгон холбох нөхцөл, зэрэгцүүлэн холбох нөхцөл, за мөн дээр дурдсан хэдэн холбох үг. За эднэрийг одоо анхан шатнд A1, B1, B2 төвшөнд бол эзэмшиж гэсэн, сурчсан, тэгээд эзэмшиж гэсэн ярианы хэлэнд болон бичгийн хэлэндээ ашиглах чадвартай ийм болгосон байх нь бидний зорилго юм гэж одоо хэлэх байна. За тэгээд саяын нөгөө тодтгон холбох нөхцөлтөө дасгалуудынхаа хичээлүүдийнхаа баттгал хичээл нь дасгал хичээлүүд нь та нар нөгөө номон дээр байгаа өөрийнхөө сурах хүчин дээр байгаа дасгалуудаа ачлуулж одоо баттгал дээр очиод ирэхээр бас арай өөр баттгалуудыг хийх нь зүг болов. Тэгээд зүгээр өөрийнхөө одоо хэрэгэлдэг арга барил тэднийг л би та нартай хуваалцаж байгаа. Бас та нараас тэрнийг чинь сонсно. За энэ баттгал хичээлийн тухайд болохоор суралцагчийн өөрийнх нь ахуйтай холбох нь илүү нэгдүгээрт тийм ээ. За энэ дээр юу байх юм, гэр бүл, хобби, бусад судлагдах нь өөрөөр хэлбэл бусад хичээл. Математик дээр өгсөн даалгаврыг хийсэн үү? Тийм ээ. Математик тийм ээ. Чиний бодсон тоо хаана байна? Эсвэл чиний орчуулсан өгүүлбэр хаана байна? Газар зүйн хичээл байвал одоо яаж холбох юм? Багш. Чиний чи очиж үзсэн. Очсон газруудаа нэрлээрээ. Очсон твүүдээ нэрлэл тийм ээ. Газрын зураг ашиглаад за энэ ямар төв гэлээ. За чи очиж үзсэн твүүдээ нэрлэл. Тийм ээ. Эсвэл очмоор байгаа твүүдээ нэрлэл. Эсвэл эрхчил очих хотуудаа нэрлэл гэдэг юм уу тийм ээ. Газрын зураг ашиглаад. Америкийн газрын зураг яг амьдарч байгаа орныхын газрын зураг болж байна. Эсвэл Монголоос ирсэн хүмүүс бол Монголын газрын зургийг ашиглаад за чи очсон аймагуудаа нэрлээд өгдөө найзуудтай гэдэг. Нөгөө хүүхч нь миний очсон аймаг тэр гэж нэрлээд. Чиний очих газар одоо нааша явах гэж байгаа юм. Чиний очих газар хаана вэ? Миний очих газар энэ байна. Миний очих газар Аранга аймаг гэх мэт. Одоо хичээлтэй юм уу тэр одоо яг ахуй амьдралтай нь. За дараачих нь өмнө нь уншиж танилцсан үлгэр, түүх, зохиол, үзсэн кино, жүжигтэй холбох. Энэ бол одоо их сайхан хүүхдүүдэд өнгөрсөн 7 хоногт бид нар ямар үлгэр ярилцсан бэлээ, үлгэр ярьж өгсөн бэлээ. За тэр үлгэр дээр гардаг дорж өгөн. Чиний бодлоор ямар хүн бэ? Тийм үү? За өнгөрсөн 7 хоногт одоо нэг хүүхэд нэг кино үзсэн тухайгаа ярьж байна. Чиний үзсэн кино хаанхан кино вэ? Тийм ээ. Чиний үзсэн кино одоо ямар үнэтэй байсан бэ? Чиний үзсэн кино хэр урт байсан бэ? Тийм ээ. Чиний үзсэн кино одоо нөгөө төрлөөр нь ангиж болно шүү дээ. Одоо нийгмийн кино байсан. Эсвэл одоо бүгд янз бүрэн байдаг тийм ээ. Англи гэж ангилж болно. За орчин тойрон мөн орон нутагт ахуйтай нь холбож байна. Танаа тэр одоо тэр хэл сурч байгаа суралцагчийн орчинд тэр оронд ямар баяр ёслол болж байна? Ямар баяр ёслол болох гэж байна? Ямар тэмдэглэлт өдрүүд байна? Эсвэл тухайн орон нутагт одоо байгаль цаг уурын үзэгдэлтэй холбож болж байгаа цаг уурын үзэгдэлтэй холбож болно. Тийм ээ. Тэгээд одоо байгаль цаг уур гэдэг чинь их өргөн ойлголт гарч ирж штэ тийм ээ. Байгалийн тогтсон одоо бүтцээсээ гадна цаг уурын үзэгдэлтэй. Энэ цас орж байгаа газар энэ дээр яг нэг цагаан гарын мэдээ үзүүлээд тухайн үед дэлгэцэн дээр гаргаж байгаа. За хаана цас орж байна, хаана бороо орж байна. Тэрийг нь харуулж байгаа тийм ээ. Энэ цас орж байгаа газарт очиж үзсэн үү? Бороо орсон газарт үер болж юу мэдвүч гэдэг юм. Энэ далайн салхи болсон эсвэл болж байгаа газраас орсон сүмжтийг нүүлгэсэн үү? Нүүлгэнэ гинүү гэдэг ч юм уу. Эхмэтэр одоо суралцагч нартайгаа. Яа. Ярилцаж болох юм. Тэгээ хамгийн сүүлд анхааруулах нь бол бид нар заагаад байдаг суралцагч маань хэрэгэлдэггүй тийм ээ. Хэрэглээ болж чаддаг
болтгүй байдлаас л бид нар яаж гарах вэ гэдэг бол одоо багш нарын хамгийн төвөгтэй асуудал байдаг. Заахын хувьд бол зааж болдог л доо. Тэрэн дээр нэг анхаараарай. За би энд бас л алдаа хийсэн байна. Нүүлгэн гинүү гэдэг ирээдүй цагийнх нь байхгүй шүү. За хиймнүүд гэсэн байна. За нэг ийм байна да. Тэгээд би нөгөө дараа нь тодтгон тодтгол биш өгүүлбэр гэсэн хэсэг дээр одоо энэ өөрөөр хэлбэл тодтгол биш өгүүлбэр гэдэг шинэ дээр ороод ирж штэ. Тэгэхээр би энийг урагшаа оруулж байгаагийн шалтгаан амханда дарааллын хувьд нэг иймэрхүү байвал хэрэглээ болох нь зөв арай дээр байгаамаа гэдэг үгнээс холбож байгаа. Дараа нь тэр тодтгол биш өгүүлбэр гэдэг дээр бид нөгөө зэрэгцүүлэн холбох үг, өгсруулан холбох үгнүүд орж ирнэ. Энийг яагаад би хоош нь тавьж яах гэхээр энэ дээр бол бидний нөгөө өмнө хичээл дээр нэг хичээлийн удирдгал болгоод утгын ялгамж гэдэг зүйлийг бид бас ярилцах хэрэг гарч байгаа учраас би одоо энэ дээр бүгдийг нь оруулаад ирчихдэг та нарт бас төв болно. Аль нь ч биш болчих байх гэж бодоод энэ хүрээд хязгаарлаж байгаа. За тэгээд би зүгээр нэг ном үзүүлье. Би нөгөө холбох нөхцлүүдийг дунд түвшнээс агсан түвшин рүү яаж суралцагч нарыг оруулах вэ гэдэл одоо тэр үед би та нарт хэлсэн нөгөө холбох үг, холбох нөхцлүүдийг л бичгийн чиглэлд ярианы чиглэлд л их эзэмшүүлэх ёстой байна гэж ойлгоод 3 жил судалгаа хийсэн гэж хэлсэн. Тэгээд тэр үед би одоо монгол хэлний холбох үг гэдэг юм чинь за холбох нөхцөлийг бид нэг 13-4 ч юм ингээд одоо номнууд дээр аянда ингээд багш нар судлаач нар эрдэмтэд ийм холбох нөхцөл байна ингэж холбоно гэдэг ингээд өвцөн. Холбох үгсийн тухайд бол үнэхээр зөвхөн одоо харин тэгээд буюу эсвэл энэ төр үнэхээр зогсохгүй. Энэ дээр яасан гэхээр энэ Батэрдүү багшд их баярлалаа. Бидний ажилдаад энэ их тустай. Би одоо энэ дээрээс Батэрдүү багшийн нөгөө холбоос үг гэдэг ингээд авсан тэр үгнүүдийг ингээд төгөөд үзэхээр за би зөв ганц нэг алдаа малдаа дутуу мутаа хийсэн байж болно шүү дээ. 189 үг жагсааж бичижсэн би яг багшийн эндээс холбоос үг гэдэг авсныг нь. Тэгчгээд би тэрэн дээрээс нь нөгөө холбоос үгнүүдийг ингээд 3 шатлсан байгаамаа. Данхан шатанд энийг юм, дунд шатанд энийг юм, заавсан төвшөнд энийг юм гэдэг. Тэгээд яагаад ингэж ангилах болсон гэхээр би багш бүрийн зорилго бол ерөөсөө л би монгол хүн шиг ярьдаг, монгол хүн шиг ойлгодог, монгол хүний хэмжээнд тийм л одоо монгол хэл хэрэглэгч би болох гэдэг байгаа шүү дээ. Тэгээд нөгөө 189 үгнээсээ тэгээд 3 хуваагаал ингээд ангилаад үзэхээр ингэж л харагдсан. Анхан шатанд нь за нэг 20 орчмыг одоо бүрэн сайхан хэрэглүүлээд ингээд тэрэн дотор нь болохоор саяын нөгөө зэрэгцүүлэн холбох 3 нөхцөл маань явж байгаа. За тэр тусмаа тэр зэрэгжээч ад эдэн. За хамыг нь би тэр гүнзгий шатанд очиж хүн хэрэглэдэг юм байна да гэдэг ингээ хоош нь хайж байгаа. За тэгээд дунд шатанд хичнээн одоо тооны хөвд хэдийг хэрэглэхээр энэ суралцагчгаа би хангалттай байна гэж үзэхээр нэг 60 хүргэж байна. Нэг 46-аас нэг 60 холбох үгийг холбох нөхцлүүд дээр нэмээд шүү. Нөгөө холбох нөхцлүүд гэдэг дотор чинь бид нөгөө болцох, далимдах, дашрамдах бүгд явж байгаа шүү. Тэднэр дээр нэмээд нэг 46-аас нэг 60 үгтэй. За тэгээд тэр багшийн нөгөө 189-ийг энэ номонд хүйсэн байна, оруулсан байна гэдгээс чинь ингээд би за нэг 60-ыг хасчихлаа гэхээр яах нь цаана 120 гээд 130-аад нь ингээд бас л үлдчихээл байгаа. Тэгээд би бодсон л энэ Батэрдүү багш энэ дээр авахтаа яасан дандаа уран зохиолоос одоо манай нөгөө бичгийн маструудаас авсан байж байгаа. Ерөнчингва, Нацудлогва, Бааства тэгээд одоо хэн байдгийг тэдний бүтээлүүдээс авсан байна. Тэгээд тэд нар нь яагаад энэ сонирхолтой бас ач тустай байна гэхээр энэ яг амьдралд хэрэглэгддэг өөрөөр хэлбэл бодтой амьд хэрэглээнд байгаа холбох үгнүүд байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний тэр хүн биднэр шиг болго одоо суралцагч биднэр шиг болохын тулд энэ 180-с 200-аад энэ холбоос үгсээс
Дор хаяа 100-ыг сонсоод төвгүй ойлгодог. Бас амьдрал ахуйдаа хэрэгжилчдэг. Тийм ээ 100 гэдэг чинь одоо нэг 70% нь л болох гээд байгаа юм л та. Ийм байж аж энэ төвшөнд очдөг юм байна гэж бодоод миний докторийн ажил 15 жил үргэлжилсэний 3 жил нь ер нь тэдээ энд явсан юм байна. Тэгээд ийм нэг дүгнэлт хийж байгаа. Тэгээд та нар одоо юу гэж ойлгох вэ? Монгол хэл холбоосоор бол үнэхээр баян юм байна. Холбох хэрэглүүрээр үнэхээр баян юм байна. Тэр тутмаа холбох үгээр бол бүр баян юм байна гэж ойлгох хэрэгтэй. Холбох нөхцөлийн хувьд бол харин ингээд хязгаартай бид нар тэрийгээ ингээд барьж аваад заагаад ингэж холбох үгсийн тухайд бол үнэхээр баян юм байна. Тэр нь олон байгаа юм байна шүү. Тэн дундаас би хамгийн өргөн хэрэглэгддэг нь яаж суралцагч нартай зөв ойлгуулад биднэртээ хэрэглээ болгож дадуулах вэ гэдэг тал дээр илүү анхаарч ажиллагаа гэж хэлье. За тэгээд энэ хүрээд өндөрлөө миний хэлэх зүйл ингэж бас хязгаар тавьж гин хязгааргүй ярих боломжтой сэдв ингээ хязгаарлаад дуусгая. Та нарт баярлалаа.